Энэ Улаанбаатар марафоны зүгээс орж байгаа зочин. Тийм шүү дээ. Зүгээр шүү дээ. Толсон мод толсон. Би одоо 20 өөрийгөө Улаанбаатар марафоны зүйл олон жил гүйжсэн байгаа. А тийм үү. Тэр хамгийн сүүл хизээ хамгийн сүүлд 23 онд гүйсэн баггүй. Төрөвчлээ 21 гараа шүү дээ. 21 гүйлээ. би харж байсан юм. Төрөвч чи би 106-аас хассан шүү дээ. Тийм. Би одоо санаж. За тэгэл одоо ярих гол юмнуудаа түрүүний хорж ярьчлаа л да. Хамгийн юм ярьсан уу? Дахиж яаж шинээр ярих вэ? Эвлүүлээд нөө. Маа дээд хөрс ихчтэй бид тэрш нэг тех юм шүү дээ. Сайн хууль анги нөө. Биш бүр хаус бакалавр. Тийм үү. Тийм үү. Дээдл шүү дээ. Дээдлийн дээдлээ. Монгол Улсын сургуулийн социолог нийгмийн ажлын техник гэж. За завсарлах подкаст шин дугаар эхэлж байна. Тэгэхээр тун удахгүй бас марафон болох гэж байна 23-нд. Тэгэхээр марафоныг ухтаад бас бүх нийтийн эрүүл мэнд гүйлтийн сэдвээр энэ удаа завсарлах подкаст ярилцах болно. Тэгэхээр манай студид Монгол Улсын ерөнхийлөгчийн залуучуудын асуулт хариуцсан зөвлөх хэлцээрсэн байгаа. За улсын хурлын гишүүн Саранчулуун ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр бид аягүй чөлөөтэй ярилцсан. Тэгээд нэг юм ерөнхийлөгчийн зөвлөх их хурлын гишүүн гэхээсээ илүүтэйгээр яг хүүхчид гэдэг утгаараас ярилцъя гэж бодож байна. За 25 оны статистикийг харахаар ер нь Улаанбаатарчуудын энэ марафонд орсон тоо бол жил болгон ихссэн юм байлээ. Нийтдээ нэг 100 одоо 30 мянган орчим хүн гүд юм байлээ. Тэгээд олон улсын тамирчид ирдэг энэ төр гэж ач холбогдол нь ихссэн байна. Тэгэхээр та бол марафонд бас хэд удаа орж исэн. Хамхын марафонд орж, Улаанбаатар марафонд хамгийн сүүлд хэзээ оролцов? За тий. Миний марафоны аялал 2014 онд эхэлсэн. Нью-Йоркийн марафонд би марафон бол 42 км 195 м-ийн зайг хийдэг юм спорт. Тэгээд дэлхий дээр яг нэг юм топ 6 марафон байдаг. Хамгийн рекордууд гардаг дэлхийн топод явдаг. Тэрний нэг нь болохоор Нью-Йоркийн марафон байдаг. Тэгээд анх нөлөөлийн ажлыг зориулахаар би тэр марафонд 2014 онд гүйжсэн, дараа нь 15 онд гүйсэн, 17 онд гүйжсэн. Тэгээд сүүлд 19 онд би Берлиний марафонд гүйсэн. Гэхдээ цагтаа амжиж нөгөө ороогүй учраас тэрийг дуусгасан ч гэсэн нөгөө тооцох рекорд өөрийнхөө рекордонд бол тооцож болохгүй. Гэхдээ яг ингээд дэлхийн 4 марафонд гүйсэн гэсэн үг. 4 удаа Монголд болохоор Монголын манай 42 км-ийн зам болон ачаалал нь бол яг начиг нөгөө хиймэлэлтэн өндөр жоохон тохиромжгүй учраас би 10 км тас гүйжсэн. Тэгээд 5 тас гүйжсэн. 20 онд биш. Коронавигийн өмнөхөн би гүйжсэн тийм. 5 тэгэхээр ч сурдан гүсэн шүү дээ. 10 км-ийг хэдэн минут? 10 км миний хувьд бол 10 км-ийг би 2 цаг 30 минут 50 цаг гүйж дуустдаг гэсэн үг. Ер нь дундаж хүмүүс бол 1 цагийн дотор ер нь хэд 1 цагаас 1 цаг 20 минут гүйж байгаа. 42 км-ийн хувьд бол дунджаар хүмүүс 5-аас 6 цаг гүйдэг. Би болохоор 7-оос 8 цаг 9 цагийн хооронд гүйдэг гэсэн үг. Арай удаан гүйдэг. Яагаад гэвэл нэг хөл маань одоо өөр гадны биетэй учраас хиймлэлтэй учраас. Тэр тэгэхээр зориултын хөлөө. Тэр жоохон зориултын бол тий. Харж исэн юм байна. Тий. Тэр бол айгүй хөнгөн. Гэхдээ тэр хөлн дээр ингээд өсөрөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой юм номын хэлбэртэй. Яг алхаад явхад жоохон хэцүү ингээд нөгөө Ингээд ойлттэй юм шиг гэдэг бах тий. Тэгэхээр бол заавал ингээд шогшоод байх шаардлагатай байна. Тийм. Тэгээ 8 цаг 9 цаг тасралтгүй ингээд шогшоод ингээд явах гэсэн үг. Тэгэхээр яг жоохон алхахад бол тохиромжтой. Тэгэхээр энэ удаад бол би тэр хөлөөр бол явахгүй. Энэ удаагийн Улаанбаатар марафонд зүгээр алхахтай хөлөөр л алхаа явах гэсэн. Гэтэ гүүхээр ер нь стресс тайлэгддэг тий. Тийм билээ. Дагууд хэд хичээлдээ оролцож байгаа. Би бол одоо отгон шүү дээ. Тэгээд мэрэгжлийн бус гэдэг байгаа шүү дээ. Одоо тэгээд шинэ одоо аматюр мэрэгжлийн бусын бус гэдэг төрөл би өөрөө бас гаргаад байгаа. Яагаад тэр нөгөө юм чинь сонирхолтой ажлын хажуугаар ингээд бас цаг зарцуулах бол бас айгуу тийм нөгөө хүндрэлтэй. Тэгтээ сая гаргаад 4 жил би 108 кг хүрсэн байсан аа. Ер нь бол мэдээгүй. 188 см-тэй хүн чинь ингээд нөгөө шингийн ингээд багтчихдаг. Тэгээд сүүлийн үед чинь бас нөгөө юу гэдэг жин ихтэй байлаа гэдээ бас зарим талаараа зарим таалагддаг хүмүүсээ тийм өндөр хүн чинь нөгөө жин ихтэй байнгут жоон фитнес хийсэн чимшиг тиймэрхүү ингээд харагддаг. Нэг памптай харагддаг гэж бодоод яваад байдаг юм байна л да.
Тэгээ нөгөө манай дэвтрүүл харагдаж манай нөгөө аавын талынх бас Гойны нэг тарга гэдэг. зүрхний юм одоо юу гэдэг тодорхой нэг юм асуудалтай гэх юм уу тий юу гэдэг ингэ одоо зүрх юм тийм удаан хэрэгтэй юм байдаг. Тэгээ тухайн үед яг намайг одоо манай гэрийн найз нөхд энэ төр ингээл за чи одоо нэг гүүн мөн гэж юу гэдэг тий чи одоо гүүгээд тахтай яа тийм тэргээд тэгээ хажуунаас нь за одоо чи энэ зүрх мөрхөө бодороо энэ тэргээд тэгээ би янз янз ингээд ном нөгөө нэг юм амьдралын юм аягтай ном тэгэл одоо энэ подкаст сонсоо тэр нь бол өөрийнхөө гений кодыг би өөрөө л өөрчлөнө гэхээс биш тухайн өнгөрсөн үеийн кодлчлаар би өөрийгөө кодлоод гацаалтай ингээд одоо за угаасаа л ийм юм чи би ингэж дууссан биш өөрчилж үзье гэгүүлтэр би ямар ч багш авахгүй клубд орохгүй өөрөө ингэж эхлээд алхаж байгаа байхгүй шууд хүн гүйдэг юм билий. Эхлээд алхах, эхлээд тойрно, дараа нь баг багаар гүүн. Тэгээ явсараа 21 км рүүжил ороод 2 цаг 10 минут дотор ороод финиш медаль авсан. За энэ жил болохоор би бас бэлдээд байна одоо. Энэ жил би 62 гүйлт хийж 248 км гүйсэн байна. Ямар ч гэсэн энэ жил марафонд бэлдэж байгаа. Тийм 3 сарын хугацаанд 7 хоногт дунджаар 4 өдөрт бол 2.5 км гүйсэн гэсэн үг байхгүй. Яг үнийг аваад үзвэл тэгээ эн чинь өөрөө ингээд аягүй том ачаалууд өгч байгаа. Гэр бүлийн хувьд үр хүүхдүүдтэй үзүүлж явуулдаг айл. За өөрөө сэтгэл санаа тэгээ доктортой байх, стресс бууруулах, бусад хүмүүсийг хараад ингээд бас урам зориг авах маш олон мундаг залуучууд шүү дээ. Нийтийн чинь энэ жил 50 мянга гаруй залуучууд оролцож байна. Тэгээ энийг хараад бие биенээ ингээд нөгөө хүндлэх, инрэх, хүндэтгэх ийм нэг юм цаанаа нэг хандлага үүсгэж штэ. Одоо тэгэл энэ жил одоо бас би 42-т ороод бас нэг хүүхдтэй үзүүлээд тэгээ охиндоо бас 21 км медаль талтаа ороод нэг хүн өөрөө хөвлөр дөрөөл дараад хүний ам хаахчихсан гоё юм билий. Тэгээс үгээр биш яг үйлдэлээр харуулна гэдэг чиг тэр юм байхгүй. Тийм шүү дээ. Анх бол тэгээд турах гэж гүйж эхэлсэн юм. Турах арга замаа. Ер нь би бол жагаад гүйж эхэлсэн. жингээ яаж ч яаж чаддаг байхгүй юу юм. Миний бас давуу тал. Одоо жишээлбэл ингээд жин ихтэй эхлэх юм бол одоо фитнесийн дасгалыг одоо илүү хүн дээр өргөөд одоо ингээд масс авч тэрийг ингээд шингээдэг ч юм уу. Эсвэл одоо давталт ихтэйгээ турааддаг ч юм уу. А зүгээр энэ амьдралын юм аяг тэр гүйлт чи өөрөө яг өөртөө чинь толуулж авахгүй. Чи тэр гүйж явах хугацаанд Түн бом болмоос тэгээ ер нь яг тэгдэж шүү дээ. Би бол анх гүйлтэн тэгж орж ирсэн байхгүй. Би ингээ стресс тэгэхээр эсвэл хүнтэй ингээ муудалцаад маргалтахаар гараал хасан зүгт алхахчдаг байхгүй. Тэгэл амар хурдан алхана. Сүултээ ингээ гүүн тэгэд яг гүүж явах үедээ ингээ би ингээ өөртөө яриад гүгээд идэх байхгүй. Чихвч ингээ хийчихэл тэгэл тэгсэн эсвэл хүнд ингээ хилмээр яасан ингээ хийж чадахгүй байсан юм уу ганцаараа өөртөө яриад гүүж мөчдөг гэсэн байхгүй. Тэгээд тэгэхээр нэг хүн ингээд хөлөө гадаг хишлуулад ингээ хөдөлгөөн өгсөн тэрийг дагаад ингээ бас стресс тайлэгддэг юм болов уу гэж боддог. Одоо ингээд нэг залуучуудын нэг гүүх чинь жоохон тренд болоод байгаа юм шиг тийм. Зарим нь бас нэг гоё харагдах гаж тийм үү трендэд байгаа ч юм уу. Марафонд оролцоод байгаа юм шиг тийм зүйл бас байна уу гэж боддیں۔ Тэгээ энэ нь бас эргээд тухайн хүн бас одоо юу гэдэг эрүүл мэндэд ч юм уу сайн мэдлэг хүүхс болоо гиддэх юм тохиол гардаг юм шиг байна. Тэгэхээр энэ дэр та ямар туршлага яг уу чи одоо Азад бол яг марафон бүүн болж байгаа. Хятад бол хамгийн олон марафоны зохион байгуулж байгаа. Яг уу марафоны спортыг социологи талаас нь харах юм бол энэ бол одоо хүмүүсийн нөгөө нийгмийн шилжилтийн явцад сэтгэл зүйн хувьд ам туулах нэг хариу үзүүлж байгаа юм орлого гэсэн. Яг л ингээд марафон бол одоо харахад за 42 гүн, 21 гүн, 10 гүн гэдэг ингээд зай тавьсан байгаа шүү дээ тий. Тэр чинь бол яг ялалт нь тэр өдөртөө байдаггүй. Ялалт нь тэр бэлтгэлтэй байдаг байхгүй. Одоо би өнөөдөр одоо хин давка жишээлбэл за 42 гүн бэлтцсэн хүн бол 7 хоногт энэ хүн бол 4 удаа яаж ижаад гараад гүйсэн л байгаа. Гэтэл тэр 4 өдөрт нь оройн нэг найз нь хамт шоудыг гэж дуудсан байж таараа тий. Заримдаа ядраад оройдож унтсан байж таараа. Өглөө бас яг үнэ тэр жижигхэн бүх нөгөө нэг саад бэрхшээлүүдээ өдөр болгон тэр давж туулаад тэгээ би өөр нэг өөрийнхөө өсөж байгаа нөгөө сайн давкагаа бүтээхэд бол гэдэг нэг зорилготойгоо ингээл зодтолтой байсаар хагаад ямар ч гэсэн нэг энэ хэмжээний жингээ хайцсан. Тэгээ өөртөө хүлэн зөвшөөрөх чи хүүхэдтэй гэр бүлтэй ч гэсэн нөлөө үздэг байхгүй юу. Тий яг тэгэхэд байгаа байхгүй тий. Тэгэхээр энд өнөөдөр 47 мянган хүн бүртгүүлсэн байна. Улаанбаатар марафонд. Тэр 47 мянгаас штэ 30 мянган 5 км-т гүйхээр бүртгүүлсэн ойролцоогоор шүү. Манай 21 42 10-ын өнгөрсөн жилээс 2 дахин даблдаж өссөн байгаа. Тэр хүмүүсд бүгдээр яг давкаш хүмүүс байгаа. Дандаа ингээд зорилго тавьсан юм хүмүүс байгаа. Тэгэхээр энэ бол яг нөгөө нэг нийгмийн стресс бухимдлыг
одоо даван тулж байгаа орлого гэж бид нар бас харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүмүүс ямар нэгэн одоо сэтгэл санаагаа тайвшруулах тий өөр зүйлээр өөрийнхөө одоо байгаа тэр мүүдээ өөдөнд татах өөрийнхөө сайн үйлдэл бүтээх хэрэгцээ бол гараад ирсэн байна. Тэрэндээ л марафоны оролцоогоор харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ингээд хүмүүс ингэж марафонд аягүй олон хүмүүс оролцож чинь биеийн тамир хөгжиж сайн байна. Сайн. Объектив байдлаараа бол сайн. А зүгээр нөгөө талаас нь судлаачнуудыг харахаар хятадд ч гэсэн ялгаагүй ингээд ийм асуудал байгаа. Гэхдээ энийг бид нэр ингээд нөгөө олон талаас нь тайлбарлах юм бол тийм үнцэг байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо гоё харагдах ч юм уу тэр өдөртөө биш. Ямар олон өдрийг давж би энд хүрсэн гэж гэдгийг харах хэрэгтэй. Тийм одоо спорт байхгүй. Марафон бол тийм спорт. Тэр ингээд таад нөгөө зургатаар 21 10 42 медаль, финишер медальтай явж байгаа хүмүүс бол сэтгэл зүйн хувьд нэг юм байдаг. Runners high гэж юм байдаг байхгүй юу? Runners high гэдэг нь марафон гүйсний дараа нэг юм high одоо мэдрэмжтэй. Тэр нь дуустгүй мэдрэмж байсан тийм. Тэр нь дуустгүй ингээд. Тэр нэг сар орчим үргэлжлэнэ. Тийм. Тэр сар орчмын үргэлжлэх хугацаанд дээр бол ингээ бүх юмыг болж бүтээмээр санагдаад тийм зориг high гэдэг чинь хүч ордог байхгүй тийм. Тэр тэгэхээр одоо тухайн үед зарцуулсан энергиээс буцаж орж ирсэн нэг тийм эд эсрэг санааны тийм. Ерөөсөө сэтгэл санаа аюу дээш нь өөдрөг бодол руу авч байгаа гэсэн. Тэгэхээр бид нар одоо жишээлбэл марафоны тим зайг мэдрээд үзсэн. Одоо тэгж юмны ард тим одоо сэтгэлийн таашаалдаг тий авцсан хүн бол дараагийн чаленж сорилтанд дахиад өөр л юм байж таардаг. Хвчлээ ер нь багийн одоо таашааллын мэдрэмжүүдээс бол ийм ч амьдралаас ийм ч юмнаас таашаал авч болох ингээд нөгөө амьдралаас тэр нөө таашаал авах хувилбараа нэмж байгаа байхгүй юу? Хувилбараа нэмж байгаа байхгүй юу? Амьдралаас мөнгнөөс биш, машинаас биш, байрнаас биш гүүж өөрийнхөө одоо бие гоё болгохоос гадна дахиад бид 6 сарын ард гарлаа гэдэг мэдрэмж бол нэг удаагийн шинэ машин авснаас ч гоё мэдрэмж байхгүй яг үннийг хэлэхэд өөргөө ялсан мэдрэмж. Тэгэхээр тэрийг л одоо хүн баяжуулаад байгаа гэсэн. Тэгэхээр магадгүй нөгөө талдаа одоо тэр happiness-ийн аз жаргалын судлаач юу гэхээр хүмүүс амьдралынхаа үнэт зүйлийг хайж гинэ л гэж ярьдаг. Амьдралынхаа үнэт зүйлийг бэхжүүлээд ингээ босгоод байна л гэж ярьдаг. Тэр талаас нь бид нар харуулсан. Одоо бүр хөдөө орон нутгуудад айгүйх марафон зохион байгуулагдаа. Тийшээ энэ нөгөө том марафонд ордог мэрэгжлийн тамирчид энэ очиж гүүж оролцдог болсон байл шүү дээ. Энэ бас айгүй гоё том соёл байна гэж харсан тий. Тамирчдын хувьд бол одоо юм жишээ байгаа. Тамирчид бол өөрийн гэсэн ажил нь байгаа. Одоо яг өдөр тутам тэр ажлаа хийх ёстой. Тэгээд өөрсдөө хариуцлагатай би одоо Монгол улсын төлөөлөлд Монгол улсын тэр тодорхой спортыг нэг тийш нь чиглүүлээд хөгжил хувь нэмэр болж байгаа. Давка шиг ч юм уу, начиг ч юм уу, тий уг нашиг ч юм уу хүмүүсийн хувьд л өөртөөгөө ажиллаж байгаагаа тэмдэглэж суулгаж байгаа. Хувь хүний одоо өөрийн жижиг ахицуу, том жижиг хамаагүй өөрийнхөө ахицыг өөртөө ингэж баттгаж байгаа байхгүй юу? Одоо чи бодвол ээж нь бол ингэж чадлаа гэдэг юм. Чи болохоор аав нь ингэж чадлаа гэдэг шиг тий. Би болохоор нөгөө би ч бас унж байгаа шүү дээ. Ингээд айгүйх таргалцсан бас хүн байна те. Тэгэхээр ингээд унж байгаа. Одоо би дахиад баярлаа. Одоо би дахиад ихнээс нь бас хэрэгтэй байгаа байхгүй юу? Та гэдэг нэрээ айгүй жижигхэн би ингээд бүр 10 байхгүй. Одоо жишээлбэл ингээд том биетэй хүмүүс бол одоо ингээд нөгөө жин их байх ч юм уу ингээд одоо тэр ясандаа шингэн гэх юм одоо. Тийм бидний ингээд ийм жижигхэн ийм яс жижигтэй юм богинохон мөч шингүүртэй шингүүргүй бий гэж байна гэж. Жоохон шингүүргүй тий. Би ч бас шингүүргүй төрлийн юм баггүй. Гэтэ би бол одоо бол залуучууд шал өөр болсон гэж. Таагаар гуруулаад гоё байна зэ. Баярлалаа манай мэдчихэд худлаа байхгүй. Миний хувьд бол одоо марафон дээр хамгийн их баярлж байгаа юм. Бид нар одоо сүүлийн хэдэн жил бас энэ сошиал дээр явж байгаа шүүмжлүүд жишээл тодорхой хугацаагүйгээр үргэлжилж байгаа ингээл янз янзын юм зүг бас мэдээлэл энэ хүмүүсийн хандлагаас хараад ингээд юм тасалдсан үзэгдэл шиг болж штэ. Энэ марафон бол өөрөө нийгмийн дэд үтцийг бусдын хэлсэн хэлээгүйгээр хурдлуулах шаардлагыг үүсгэж байгаа байхгүй. Яагаад тэр одоо түрүү таад ярьлаа ш одоо ингээд сая ингээд хөөхөд ингээд мэдрэмж авдаг аз жаргал гэдэг шиг. Одоо Улаанбаатар хотод бол одоо энэ Чингэлтэй спортын зохицолтур дээр одоо мэрэгжлийн гүйлтийн талбай байна, төвзөнд төрөлөнд байна. За энэ Рио парк байна, үндсэд цэцэрлэг төрөлн байна. Цэцэрлэг төрөлнгийн цаатлын дугуйн зам дээр гүйж ин. Тэр бол уг нь дугуйн зам юм байна. Тэгвэл зөвхөн тэн дээр чи ингээ яг гүйх зориулттай болгоод хүмүүс ингээ дугуйтайгаа альтад яваад байгаа байхгүй. Тэгвэл тэр хүн тодорхой хэмжээний амьдралынхаа одоо маш олон төсвөр дэвчээр өөртөө сорилдчиж өглөөр болсон шөнө оройгоо гүүн ингээл те явж зориулчаад байгаа орчин нөхцөлний муу байгааг хараад сайжруулаасаа гэдэг тийм шаардлага. Хараа өөр өнцгөөс харж илээ тий. Тэр чи өөрт хэрэгцээтэй үүсээс
Одоо тэгээ сая ингэ ярихад за ингэ жирийн хүн ба жирийн бос хүн гэдэг гүйлээ гэж бодоход ямар ялгаатай энэ тэр нүгтөө сүүн ямар байгаа гэдгийг бод тэр хүн өөрөө ингэ мэдчихэж байгаа байхгүй. Тэгмүүд эний чинь дагаад бүх зүйл хөгжих шаардлагатай болж байгаа. За энэ бие хаана үзүүлэх вэ? Эрүүл мэндийн салбар ямар байгаа? Спортын орчин ямар байгаа? Одоо жишээл өвлийн нөхцөл бол манайд спорт хязгаарлагдмал болдог шүү дээ. Хүрээлэн борчны бохирдол, агаарын бохирдол, гүйдэн цаг агаар энэ төр гэдэг заалны спорт хөгжиж байгаа юм энэ төр гэл. Тэгээ сургуулийн орчин дэх энэ сургуулийн гадаах талбайнуудыг барилгажуулсан зөв байсан байна уу, буруу байсан байна уу гэдэг жишээлбэл энэ олон жилийн дараа марафонд оролж байгаа 50,000 хүн хараад ойлгож байгаа хгүй. Тэрнээс хүн болгон энэ цэцэрлэг төрөлнтэй ойр амьдрахгүй шүү дээ. Хүн болгон тэр долоон будалд байгаа шингэлтэй спорт цогцлолоо амьдрахгүй. Хүн өөрийнхөө ердийн ихний хэрэгцээг бол гэртээ амьдарч байгаа одоо өөрийнхөө байрнаас тэг ядарч 20-30 м биш юм ахад ойролцооны гүйдэг талбай хэрэгтэй л байгаа байхгүй. За хүн болгон жишээлбэл бас одоо яг өөрийнхөө одоо юу гэдэг унган биеэр гүйх бас боломжтой биш ч хүмүүс бас байна. Тэр хүмүүс зориулаад одоо тэр байраагаа одоо тэр шатнаас асуулал те шат тэр одоо тэр явдаг зам явууны зам ордог талбайг бүгд хэрэгтэй болж байгаа. Тэгээ энийг шинэ үеийн залуучууд бүгд одоо 5-10 км гүйж байгаа гэр бүлүүд энэ бүх хүмүүст мэдэрч байгаа байхгүй. Тэнгүү 50,000 хүн өөрөө дахиад нийгэмд чинь апгрейд хийх шаардлагатай гэдгийг ойлгуулж өгч байгаад нь баярлж байгаа байхгүй. Ямар зарим тохиолдолд одоо ч хагасаа мэдсэний өглөө цэцэрлэг төрөлд хүмүүс нь багтахгүй байхгүй. Багтахгүй ер нь аюулгүй сайн. Жишээ. Тийм. Хиний уунагийн бас нөгөө тодруулах гад нэмэхэд нөгөө хобби гэдэг байгаа шүү дээ. Бид нар ингээд нөгөө хоббиг бас харахтаа дахиад одоо нөгөө позитив сэтгэл судлал талаасаа тий харахтаа хамгийн хүн болгоны мэддэг нэг онол гэдэг чинь нөгөө Маслоугийн хэрэгцээний онол гэж ярьдаг шүү дээ. Тэрний чинь хамгийн доотлолт нь одоо хоолтой байх, дулаан хувцастай байх гэдэг ингээд дэше явж байгаа. Тэнгүүд ингээд хамгийн дээдлэл нь болохоор хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ явж байна тий. За тэгээд хайрлагдах, ойлгогдох, харилцах хэрэгцээнд байгаа. Хобби бол хэрэв марафон хобби бол яг тэр хүлээн зөвшөөрөх хэрэгцээнийх нь тодорхой хэсэг орон зайг нөхөж хангагдаж байгаа нэг хувилбар байгаа байхгүй. Тэр утгаараа бид нар ингээд нөгөө зарим хүн бол ингээд одоо юу гэдгийг нэг гой хувц аваад сэтгэл санааных нь хэрэгцээ хангагдаад за ер нь болчлоо гэл ингээд тий. Стресс нь тайлбарладаг. Гэтэ тэр бол харьцангуй юм төр зүрийн шинжтэй байгаад байгаа байхгүй. За тэгэл маргааш нөгөөдөр дахиад уйдвал дахиад нэг юм хэрэгцээ гараал тий. Тэгэхээр ингээд хоббитой байна гэдэг нь өөрөө урт хугацаанд тэгээд хуримтлагдсан одоо ингээд цаг хугацаа нэмэгдээд ирж байгаа тэр хүчин чармаалтан дээр цаг хугацаа нэмэгдчих юм бол энэ айгүй нөгөө өндөө өгж байгаа тэр нөгөө кайф нэл өсөж байгаа. Тэгэхээр нөгөө марафон руу буцаад одоо хобби марафонд буцаад ороход хүмүүс ингэж байгаа байхгүй. Гинт одоо нэг тийм хүлээн зөвшөөрөх хэрэгцээнд ямар ч бэлтгэлгүй гинт 10-20 км гүйчиж байгаа байхгүй. Ингээд тэр бол одоо тухайн үеийн эрүүл чирэг залуу биеэрээ гүйчиж байгаа. Гэхдээ тэнд нүдэнд харагдахгүйгээр маш олон хялгсан судас гэмтэж байгаа гэдгийг хүмүүс мэдгүй байгаа. Тэгээд өөрийгөө маш хэрсэл оруулж байгаа. Тэгэхээр тэр нэг өдөр гинт гүгөөд 10 км гүйчээд 10 км-ийн барьсан медаль яг хажууд нь 4 сар бэлдсэн хүний 10 км гүйсний финишер медалээр аль нь гоё вэ? Тэр бэлдсэн нь илүү амттай тий. Тэгэхээр тэр хоёр медалийг хараад тэр 10 км цуглуулсан тэр медаль чинь өөрийнх нь үн цэнийг өсгөөд нөгөө хүлээн зөвшөөрөх хэрэгцээ нь илүү зузаараад энэ нь өөрөө насан туршийн сайн сайхан байдлыг ерөнхийдөө таахгүй. Тэгэхээр хоббитой болж байгаа бол хоббинийхоо хугацааг нь одоо урт хугацааны ийм одоо happiness өгдөг, аж аргал өгдөг хоббинууд байх. Тэгээд марафон бол яг олон хүмүүс тэрийг бас өгдөг. Тэгэхээр би хүмүүст юу гэж зөвлөдөг вэ гэхээр битгий нэг өдөр кул харагдах гэж одоо ингээл бүх одоо бүх юмыг аваад тийм мэрэгжлийн хүмүүс ч бараг тэгж илаг авахгүй хаач ингээл бараг л нөгөө одоо ультра марафонч ч л тэр янз бүрийн ингээл уудаг шингэн мэнгэн гүөх тэрний ганц 30 минут 1 цаг гүөхийн оронд ч одоо тийм амар юм хэрэггүй ах чинь бараг бүх юм иж бүрэн тоноглол тий. Тэгэл одоо тэр нэг ингэсэн яг хөөрхөн л төө. Чэжив чи хэм чинь заавал өмсөж гүөх албатай юм уу гэж бичсэн мэт. Тэр чинь яг бол ингээл манайхан чинь бас жоохон монголчуудын бас нэг тийм загварлаг штэ манайхан. Дээрээс нь манайхан чинь ингээд сэтгэл ханамжаалт толлонд авах гээд ахгүй да өөрхөн ингээл зураг авахлмаар байна тий. Би чинь бас ингээд фул жаргаж ин гэдгийг харуулна. Нөгөө хүлээн зөвшөөрөх хэрэгцээгээ тэр марафоныхон тэр гүйцэтгэлээр харуулах гээд байгаа байхгүй тий. Харуулах гээд байгаа. Гэтэ тэрний цаана юу байгаа гэхээр магадгүй зарим тохиолдолд тэр хүний дотор тодорхой хэмжээний хоосон зай байна. Хэрэгцээ байгаад байгаа байхгүй. Тэгэхээр
үнэхээр л гүгчд бол тэгж амар яадгүй шүү дээ. Хүнтэй зарлаад байдаг. Тээж чамаагүй залуучууд. Харин тийм хамаагүй тийм хамаагүй тэр бол зөв. Тэр чинь яг beginners-ийн л зам дөрөх байхгүй юу? Шинээр эхэлж байгаа хүний л бидний. Хоёр жил үүж байгаа бидний. Чам тийм юм байгаа. Чи бас гайгүй цаа даасан уу бүгд. Бүгд тэр байгаа надад. Ахгүй л болохгүй юу? Тэр нь яах вэ? Бидээс яг би сүүлд ингэж ярахаар миний иргэн тайван болоо гэж бодсон. Тэгэхгүй. Одоо санаа зов хүмүүс ингэж яар. зүгээр. Тийм зүгээр. Гэхдээ анханасаа 10 жилийн өмнө юм байсан заяа. 10 жилийн өмнө би Let's Run Mongolia гэдэг юун дээр цэцэрлэг хөрөлнөр хүмүүсийг гүйгээд тэгэхэд хүмүүс гүйж нэг ч удаа ирж надад хэлмээ тий халимаг гэсэн үстэй халдан болсон айргүй. Тэгэхэд хүмүүс нэг ч удаа ирж 100 м ч алхаагүй мөртлөө айгуугаа пүүз мүз авсан гэсэн байхгүй ингээд би ингээд гүйхгээл байгаа гэл юм аваад ингээд тэр чинь өөрөө ингээд нэг тийм хөөрхөө чинийг ханаас яхаа мэдхгүй бас тий. Тэгэхээр бас нөгөө тэгээ хамгийн гол нь би нэг аюултай юм ярих гэдэг нь тайлбарсан. Хит их тэгж одоо хит их тэгж өөртөө ачаал өгөөд эргээд хэрвээ тэн дээрээ фейлдэх юм бол ахиж тэрийг ахиж хийдэггүй байхгүй. Би өстө айгүйх мөнгө гаргаад гоё хувцсан өмсөв. Тэр өдөр чинь би 10 км амар лаг гүйсэн штэ. Тэгсэн чинь өвдгнийхөө одоо шүмөсөө гэмтээчлээ ч юм уу те би ингээ бүтээгүү өстө ахиж гүмэр юм л гэд. Тэгэхээр тэр бол ингээ хүний сэтгэлийн тэнхээний бас хязгаарыг сорчиж байгаа. Өөрөөгөө буруу алхамраа оруулаад байна. Тэгэхээр тэр бол хобби биш гэж би хэлэх гээд байна. Тэр бол богино хугацаанд одоо оролцож байгаа. Үзэгдэл болж хүн л юм дээ гэж байгаа. Одоо тэгтээ яана. Тэгтээ зүг. Тэгтээ одоо нөгөө яаж хүнд гинтөө гэдэг чи. Одоо тэгээд нөгөө шинээр бүртгүүлсэн нөгөө 5-ын 10-ын чинь намайг одоо боож хвахт. Тэгвэл чамайг харах юмар игээд. Тэгэхээр тэд буруу явчихсан. Нэрэн гэсэн амар насан туршийн чамайг хараад ах юм байхгүй юм байхгүй. Чи амар санаа зовж. Гэтэ тэр хүмүүс нэр уучлаарай. Тэгээ өнөөдөр энэ удаа Зөвлөж хүнд гэмтүү гэж завчлаа шүү дээ. Тийм байж л та. Өнөөдөр эхэлж байгаа юм чинь энийгээ бити зогсоогоороо тэгээд гэмтэж бэртвдэл гэж яагаад. Яг бол энэ жилийн марафонд бэртэл гарах өөрчлөлт өндөр байхгүй. Тэгшүүл тэргүй ахиж хит их хүлээлт тавиад байгаа байхгүй. Хүлээлт гаднаас их хүлээлт тавиад байгаа байхгүй. Уул нь хүлээлт нь дотроосоо багс таахад хүмүүс намайг хараад юу гэж бодох бол зурган дээр би ямар гарах бол би ингээд энэний ард гарсан чинь ингэндэ гэдэг тэр пост маста баг төсөөлөөд энэ чи яаж хартаа бодоод тэгтээ бэлтгэлдээ огт цаг зарцуулаагүй орж ирэх юм бол шилмэлээ бодож аюу шилмэл байна. Тэгэхээр нэг гаднаас тавьж байгаа хүлээлтийн жин аюу өндөр тавингуудаа өөрийгөө эрсдэлд оруулчихж байгаа учраас би хүмүүсийн өмнө сайж байгаа байхгүй. Зөв. Тэгээ монголчууд уусаа ингээ аюу бүх юм нэм одоо гоё байж сэтгэл нь хандаг тийм хүмүүс юм шиг байна. Тэгээд дээр нь юмний цагийг тулгадаг бас нэг зам байна. Тэгтээ энэ дээрээс би нэг юм асуу гэж бодлоо. Ер нь нөгөө монголчууд гэхээр манай монголчуудын суралцууд бид нэр айгу тийм хобби муутай хүмүүс юм шиг байна. Ямар нэгэн тийм юмд одоо хоббитай байх тэр юу нэг эсвэл одоо үед бага юм уу? Тэр нь тэгээд эрүүл мэндэд ч юм уу өөрт нь их ашигтай ийм хоббигоо сонгож хоббигоо болгох тал дээр бид нар жоохон дутмаг хүмүүс байд юм болов. Тэгээд хэрвээ ингээ янз бүрийн одоо өөрсдийнхөө тохирсон одоо тэр сэтгэл санаа бие бэлтэртэй тохирсон спортын ямар нэгэн төрлөөр хоббироо хүн болгон тийм юмтай болоод ирвэл одоо энэ марафон руу нэг айхтар тренд болохгүйгээр өөр юу ч хийж болж байгаа байхгүй. Тэгээд тийм хэрэгцээтэй тийм клубүүд аяг олон болсон. Одоо хэрэгцээтэй клубүүд аяг олон ялгаруулад ад жаргалын адреналин ялгаруулад стрессгүй эрүүл урт амьдрах юм маш чухал юм нөлөөтэй юм л шүү дээ. Хобби гэдэг чинь юу вэ тий? Гэтэ одоо аялдаг, уулан далхдаг тий ингээд дуун байна. Яг дэлгэрчл байгаа л да. Ерөнхийдөө тийм клубүүд айгүй олон болсон. Тийм. Гэтэ энэ чинь бол хэсгийн юм удаад байгаа шүү. Клубийн хэмжээний юмнууд байгаа байхгүй. Гүйлтэй. Би бол тэгж бодоо. Одоо наа чи юм заяа. За одоо таагаар уусаацлаа. Гүйлтэй гэж шүү. Гүү жоохон нэмэн шүү. Тийм. За битээр ингээд нэг сургууль ахгүй. Тэгээд одоо нөгөө рационал сонголттой он гэж байна. Тус тайлбарлацлаа. За. Тэрийг яа. Бусдаас шууд чиний сонголт шууд бусаар одоо бусдын нөлөөнд орж ирсэн байхгүй. Рационал сонголттой тайлбарлал. Юу гэхээр одоо манай хүний ярьж байгааг би ингээд маш давчсан бас ингээд нэг дахиад баттахад мэрэгжлийн гүйгчдийг дагж байгаа хүн шууд. Шууд одоо ингээд тэр чинь гоё ай майтай стори орж шүү дээ. Амар ай май тавал ялж чинь шууд маргааш орё гэж бодоод дараа талаар бүртгүүлэг орж байгаа. Тэгэнгүүт эн чинь юу гэхээр ийм байна. Өчнөө бэлтгэлсэн дараа хаа. Манайхан жишээ тэрийг үзээд пейсэн дээрээ ингээд хоорондоо бие бие хийж байна.
Тий. Чи одоо 5.5 ямар лаг юм бэ? Чи 7-гүйгээд ихтэй яа дээ. Чи 8 юм уу гэж мэг те. За энийг цаг байна те. За цаг биш юм уцчих юм байна. Тэнгүүд хүний зүрхний дунд чи гаргаж чинь те цагт гүйлтэн дээр ямар дэшээ доошоо гэдгийг хардсан юм уу би мэдэхгүй байна. Ямар ч хүмүүс тэр нэг Stravага тавиал ингээд гой зураг хийгээд байна шүү дээ. Тэр чинь бас нэг талаас зөв орлоготой. Хамгийн гол нь манай хүний хэлж байгаа санаа бол эрүүл мэндээр хохирох үе. За бүр цаашлаад бүр хүнд гэмтэл авах уу гэдгийг бас хэлж байна. Энэ чинь бас дагаад нөгөө зүрхний ачаал байна л та. Тэгээ би ч бас энэ нөгөө түрүүний та хэллээ шүү дээ. Коддоо өөрчлөх гээд би одоо ингээд 2 жилийн хугацаанд энэ гүйлт гэдэг зүйлийг сонирхож эхэлж байна гэдэг сонгонд дурж байна гэд хэллээ шүү дээ. Тэгмээд эмнэлэг дээр очиж би ч зүрхний ачаал шалгуулж байгаа байхгүй. За ямар төвшөнд байна гэдэг ингээд юм аппарат зугаад үзчихэж чинь эрдцийн шинжилгээ өгч чинь. За юу дутуу байна гэдгийг харж чинь. Үений шинжилгээ өгч чинь. За тэгээд хүн орж байгаа хөө. За би нөхцөл байдал юм байна. Ийм зүрхтэй байна. Тэр өдөр дунджаар нэг гүйлтэй бол нэг 5-10 км-ээр халах хэрэгтэй юм байна. 7 хоногт нэг лонг ран хийх хэрэгтэй юм байна. Тэрнээс шууд 80 краны дагаж байгаа хөтөлбөрийг дагаж хийж болохгүй. Шууд өөртөө адилхан өндөр төвнийг дагаж хийж болохгүй. Тэ? Одоо энэ юу гэдэг Instagram дээр байгаа, Facebook дээр байгаа шиг бүх хүн тийм гоё бэк туранхай фит биш. Чиглүүлжинтэй хүн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Анх удаа гүйж байгаа хүн байна. Амьсгалын ямар нэгэн байна тий. Зүрх судасны эмгэгтэй хүн байна. Энийг ярихгүйгээр шууд бүгд нэгнээ даган дуурайх юм бол манай хүний хэлж байгаа юм болж байгаа маа. Тэгээд тэрүүн нэг хэлдэг нөгөө юу лээ? Би нэг сайн үг зохиолсон шүү дээ нөгөө Үзэгдэл богино хугацааны үзэгдэл болоод хохроо оглуулээ. үзэгдэл болж эрүүл мэдгүй ямар ч зүйл дуцаагаад үзье тэр үгээ те тэгээд бол хүмүүс уурлах дараа зэрэг. Тэгээд тэр нь чинь хүн уурлахтай биш бид нар бас хүмүүс хайрлаж байгаа Тийм тийм. Тэгэхгүй бол ингээд бас яг бид нар бас түрүүн бас буруу ярьж чинь бид нар өөрсдөө эртнээсээ мэдээж маш фит чирэг хүмүүс байсан болоод энэ дэлхийн олон том холын аян дайныг хийжсэн байлгүй. Тэгээд амьдралын хэм маягчсан монголчууд ингээд тий зундаа махаа болж өвөлдөө иддэг ингээл. Гэхдээ тэр үеэр чи хараа ан гөрөө хийж. Чад ондоо байсан мөн. Морь мал унжийн амьдралын хэм маяг цаанаасаа тэр хүний чи ингээд булчинлаг, спортлог тэрний ялгардаг юм хэм маягтай байсан баг. Одоо тийм биш байхгүй. Сүүлийн 4 жилийн хугацаанд маш олон юм үзлээ шүү дээ. Цар тахлаас гарлаа, цар тахалт орлоо. Тэр хэм маягт идэхгүй хөдөлгөөнгүй олон жил байлаа. Араас нь хөдөлгөөнийг хийх гэж үзлээ. Тэгээд одоо вакцины нөлөөлч гэдэг юм уу. Тэгэл ингээд цус өтгөрөл амьдралын хэм маяг гэл зарим тохиолдолд одоо энэ ч бас хөдөлгөөн хийх гэж байгаа шууд зүрх нь хаагдсан ч юм уу. Маш их. Тийм. Хөдөлгөөн хийх гэж одоо тий. Одоо энэ саяхан ууланд алхаж аваад нуруугаа гэмтээгээд амьдралын хэв маягаа шууд өөрчлөхгүй хөрх хамт ингээд урам зориг аваад шууд ингээд зүрхний асуудал авч байгаа хүмүүс байгаа хөө. Тэгэхээр бид нар энийг нэгнийг хайрлахын тулд түрүүний хэлдэг зүйлүүдийг маш сайн ойлгох хэрэгтэй гэж ойлгож байгаа. Тийм. Би болохоор зүгээр нийт ингээд хоббитой байх нь хүмүүсийг одоо орчин үед ялангуяа юм суурьшмал нийгэмд тийм аз жаргалын одоо тэр адреналины ялгаруулд юм байна. Бид нар чи айгүй стресстэй шүү дээ. Сошиал дээр ингээл байна. Тэгэхээр зөвхөн гүйлтээс гадна өөр нэг хоббитой ах нь ингээд одоо би яг гоё юм байна. Тойрт одоо жишээл тийм хоббинууд юу вэ? Яг ингээд эмгтэйгээс их хол ирж хийдэг. Хобби, миний хобби юу? Стресс үедээ ч юм уу гоё таних аз жаргалтай болгодог ч юм уу тий. Олон гүйлээс юм л та. Одоо хүн болгон сонирхоод бөгөөхөө болчихоо. Үгүй ер нь бол яг гүүх аягүй дуртай. Тэгээ гүүх үеэр яг тэр тархиндаа хүчил төрөх аягүй ихсээ. Зөв яг юм. Үнэхээр яг нэг өөр өөртөө ярилцдаг тийм байсан. Тэгээ нэг удаа гүүхэд нэг доотлон 30 минут ингээд зөв шогсож шүү дээ. Гүүн идэж одоо хүн харахад нөгөө хүмүүс гүүхийг бас нэг уралдах гэж бодоод байгаа байхгүй юу. Харахад ингээд би өөрийнхөө хэмжээнд бол би бол алхаад байгаа. Хүний нүдэнд бол би алхаад байгаа. Өөрийнхөө нүдэнд бол би гүүгээд байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө пульсээ бодит хэмжээгээр нэг баг зэрэг хөлдөрсөн юм шиг тиймэрхүү одоо биеийн халуун алдахгүйгээр тасралтгүй 30 минут явах нь өөрөө гүөх гэсэн үг байхгүй мэдсэн доо. Яг тийм темпээр ингээд нэг 30 минутаас 2 цаг энэ явчихаар үнэхээр тэр өдөр бүр ингээд үнэхээр гоё болдог. Тэр сэтгэл санаа тайвширдаг. Тэгээд царай зүс арсны ингээд нэг тийм гоё өстө нөгөө даавар маавар нь ялгараад аягүй гоё болдог. Гоё. Мэдрэмж нь үнэхээр тархич өвтгөө болж тийм аягүй гоё болдог. бас нэг талаасаа хөнгөрдөг. жоохон нөгөө нэг юу гэдэг хай мэдрэмжээ дахиад авч байгаа. Тэгээ хай мэдрэмжийг яриул даавараа дахиад авч байгаа. хүн дондд юм л бас. Тийм бас сонсдог. Гүүхтэй чихвч сонсож юм тэр дуу Сонсдог. ямар хөө Би сайхнаас болсон. химнэлтэй дуу. яа. Гөрөө холын гүйлт ингээд тэр чинь бас нөлөөлж байгаа хөө.
дууны хэмнэлтээр ингээ ядарч матарч юм. Яг тэр нөгөө сэтгэл төрөл нь гүйж яхад чинь гоё өөрийн байгалийн чимээ сонсогч өглөөд бас үнэхээр кайфтай юм бэл. А өмнө бол би яг бас чихвч аав. Хөгжмийн сонирхолтой тий. Би одоо пенс том чихвч аюул. Ой чихвч аав. Пенс CD тэгээ одоо олонний танил алдартай хүмүүсийн намтар цуглуулдаг тийм хоббитой одоо ч өргөжлүүлж байгаа. А тэгтээ яг юм спортын хобби бол байгаагүй. Би өөрөө спорттой айгу тийм болох тийм хүүхэд байсан. Тэрнээс болж бас айгу хичж мичдэг ч юм уу тийм тохиол байлаа. Тэгээ яжил нэг юм өндөр биетэй онгоч хүм болгон сакс тоглодог. Тийм юм даа говал дарах хөлбөмбөг тоглохгүйгээд яжил алинч байхгүй. Тэнгүүч ингээд айгу хурдан бүүлдэх магадлал орж байгаа. Ийм өндөр биеийг ашиглахгүй энэ төргээд. Тэгээ яг нь фитнес явдаг болоод тэгээ гүйлт бол яг өөрөө түрүү одоо хийсэнчлэн яг энэ одоо ч тэр бусдын нүдээр харахад тэр алах нь гүн хамаагүй өөрөө өөрийнхөө хэмжээнд тэр өөрийгөө ялж байгаа мэдрэмж өөртөөх мэдрэмж тэр гүйлт бол хүнийг зөрүүлээд хамгийн гоё одоо юм байж болох гоё кайфыг өгч байгаа хгүй. Яг тэр би нэг өөрөө туулчлаа. Дээрээс нь одоо ингээд сэтгэл зүйн хувьд ч тэр доктортой байх байдлыг өгдөг. Сэтгэл хөдлөл болон стрессийг релив хийдэгтэй. Тэгээд одоо олдохгүй байгаа зүйлийн арга зам арга зүй гардаг ч гэх юм уу. Тэгэхгүй ингээд одоо амьдралын юм маягтай ч бидний юм биш. Нэгэнтэйгээ суужгаад алкогол хэрэглээд яг ад жаргалтай байх тохиолдол байгаа ч гэсэн шийдэл гарч ирэхгүй байхгүй. Тэг чи тухайд өөрийгөө хураал. Тэгээ зовлон сонссон юм шиг болчиход байгаа ч гэсэн тэр зовлонтойгоо хөдөлгөөнтэйгээр өөрөө орж нэвтрэх юм боломж байгаа байхгүй. Надад бас хөлтөд нөлөөсөн хүний нэг хүн штэ. Манай өөрөө ярьж тэр 10 жилийн манай шав шарвс мөстэй амарлагын зурмаг тавиал. Манай угаасаа социологийн техник болдогш маш тэр шеэрлэл бид нар тэгэл бие биенийг хараал ингэж байжсэн. Тухайд бол би яхаггүй гүйлтэх гоё юм байна да гэж орлого хийж үзээгүй. Дараа нь надад бүр маш ихээр гүйлт рүү ороход нөлөөсөн бол тэр раднагоо байна. Раднагоотой уулзч үзээ. Одоо 90-д настай мөртлөө маш олон тэмцээнд орсон. Тэгээ би раднагоос асуухгүй. Та одоо миний мэдэх Монголын цор ганц одоо өндөр настай одоо фит бийтэй тий. Бараг одоо ингээд юм гоё юм залуу шиг байгаад шүү дээ. Одоо физикал эйжийн хүн шиг малгай өмсөө бол мэддэг. Тэгс наад хэлсэн байхгүй. Чи хэдэн минут гүн төдий чинийгээр амьдралаа уртсахнаа. Тэр ерөөсөө тэр хурдтай хөөхтэй биш. Чи хэдэн минутыг зарцуулна. Төдий чинийгээр чи залууж. Гүйлт бол хүнийг тэгдэг. Тэгэж одоо өөрчилж шинждэг гэж байгаа байхгүй. Харин тийм. Би тэгж бодоод идэв байхгүй. Ер нь бол одоо ингээ ямар нэгэн байдлаар фитнес очих ч юм уу те ингээд хүн гараал гүүх бол хаан чил гүүж болоод шүү дээ. Тэгэхээр ер нь ингээд нэг юм бүх нийтийн гүйлтч гэдэг юм те бүх нийтийн эрүүл мэнд. Энд чинь ингээд нөгөө нэг гүйлт тухайн хүн өөртөө тулах стрессээ тайлах гэл энээс гадна дахиад тэр хүний нөгөө нэг амьдралын хэв маяг те эрүүл мэндэд цаашлаад ингээ явбал эрүүл мэндтэй төсөө санхүүтэй хүртэл холбогдоод явж байгаа байхгүй. Тийм учраас ингээд нэг юм хороолол болгоно ч юм уу те ингээл байр болгоно ингээл гоё юм гүйлтийн талбай гэдэг юм бүх нийтээрээ гүйдэг болоосаа гэж би боддөг шүү дээ. Одоо хятадч орой болохоор нэг тогтсон цагтай удамжинд нэг юм йогийн чим шиг аяаваад бүжиглээд ингээд идэж штэ. Бүжиглээд байгаа юм шиг. Гэтэ манай хаяа газараа хийчихсэн. Одоо жишээлбэл таны хувьд бол 40 гүүх гэхээр зам нь болохгүй байгаа учраас ингээд мэргэжлийн тий зам алгамаа шүү дээ. Яг айгүй хажуугаар нөгөө ингээд хөдөлгөөнтэй манах чам. Би хамгийн даваа өндөртэй. Тий хамгийн сүүлд би 10 км гүүхтэй нөгөө дугуй тавьсан байхгүй. Нөгөө юм гар дугуй юм уу тий. Тэгэхэд бол ингээд сансрын түнэл рүү дээш өгсөх үед айгүй төвхтэй. Доошоо уруулахад ингээд замаар хүмүүс ингээл сүлжлэл яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр дугуй чи айгүй урт учраас доошоо шууд чигээрээ ингээд би тавьчил баг ингээл хүн дайраал бүр бөө юм болох гэдэг байгаа. Тэгэхээр манай нөгөө зурус гүүх зурус маань нөгөө чөлөөтэй биш учраас жоохон төвхтэй. Марафоны зам чи бүгд юм өксөр биш юм нэг юм тэгшгийн хэмнэлт байх хэрэгтэй энэ гэсэн юм байдаг уу? Нью-Йоркийн марафон бол яг ийм Google-ийн манаа шиг юм. 5 гүүр дамжид дэше доош юм. Тийм ээ. Берлиний бол яг одоо яг марафон дээр бол замаа хаагаал ингээл гүйчих штэ. Тэгээ энгийн үед ингээл гүүхэд одоо ингээд бас одоо жишээлбэл таны хувьд зүгээр энгийн үед гараад ингээд гүүхэд зам талбайны хувьд ч гэдэг юм. Маш таарав шүү дээ. Тий. Тэгтээ яг гүйлтийн спортын нэг гоё юм нөгөө гүйлтэй хүн гүүхэд ямар нэгэн гадны хамааралгүй байхгүй. Ингээл хоёр хөлөөлт хөдөлгөн гараал болгон тий. А фитнес нэр чинь болохоор тоноо төхөөрөмж шаардлагатай болоод нэг юм толь хэрэгтэй болоод нэг гандил хэрэгтэй болоод байгаа жоох юм хамааралт зүйлүүд айгүй шаардаад ирэхээр жоох бусдаас хамааралтай болчихно. Тэгэхээр гүйлт бол айгүй хүний бие даах чадварыг сайжруулдаг юм спорт. Тэгэхээр сайн гутал айгүй хэрэгтэй. Тэгээд
1 км байна уу 500 м хамаагүй жоохон ч гэсэн юм чөлөөтэй байх юм бол тэндээ наас цаашаа бас хүн ингээл яваад байхад ч гэсэн нөлөөдөхгүй юм билээ л дээ тийм. Тэгэхээр манай дээр бол угаасаа хүртээмж бол үнэхэрийн одоо ярих юм байхгүй одоо маш тааруу. Тийм учраас хин баясгалан гишүүн битэр өнөө өглөө нөгөө хууль танилцуулж байсан шүү дээ. Хууль одоо үзэл баримт баталсан саадгүй орчин хүртээмжтэй үйлчлэгийн тухай хуулийн төслийг одоо нийт хуваалцаж хэлж байгаа гэсэн. Тэр дотор бид нар явган оны зам барилга байгууламж тээвэр бүгдийг оруулж ингэж хүртээмжийн асуудлыг хүссэн байгаа. За тэрийг ярихгүй шүү дээ. Албан биш. Яг гоо гэхдээ бас чухал хууль та. Хэцүү. Би зүгээр л хүүхдийн тэрхтээ ингээл явхад бүр ингээл ганцаараа хизээч явхад бүр ингээд нэг юм. Тэгэл нөгөөдгөө өргөж тавиал нэг 5 алхаар нэг боржоо гарч ирэл ингэж өргөж тавиал ингээл явчихсан. Одоо энэ чарын баярлж байгаа юм. Хурдтайгаар нийгмийн дэд үтцийг хөгжүүлэх шаардлага энэ марафоноор өөрөө харуулж байгаа. Одоо энэ нөлөө чи өөрөө эргэжил жишээлбэл 60,000 болох бах, 70,000 болох, 80,000 болох мэдэхгүй. 100,000 хүрэх нь бол 2 жилийн хугацааны асуудал байхгүй. Бид нар эзэн скутерийн замтаач байгаагүй. Бид нар ийм скутер гүйлт зүгээр ахмад хүний явах зам хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ одоо саадгүй нэвтрэх зам гэдэг ийм ойлголтгүй юм шиг саяхны хүртэл явсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо хүн нэг юм орцгаж яалтаагаар бид нар яаж хүртээмжтэй байх вэ гэдгийг бий болгохоос аргагүй болж шүү дээ. Одоо бид нар би одоо ингэж бодож байгаа. Улаанбаатар марафон дээр самтаа ажиллаж байгаа. Тэгээ бид нар 5 км-ийн салгая гэж бодож байгаа. Ер нь бол марафон гэдэг бол 42 км 21 км л хэлдэг. 5-10 бол зүгээр рейс гэж одоо уралдаан тий зүгээр юм гүйл. Тэгэхээр энэ илүү одоо анхан шатны гүйлчтэй бэлтгэлийн тий ирээдүйн марафончдод одоо тэгэхээр нөгөө бэлтгэл хангаж байгаа. Гол нөгөө холын зайн гүйлчтэд юу хэрэгтэй байдгүй гэхээр саадгүй зам хэрэгтэй. Тэгэхээр нөгөө 10 21 42 гүйж байгаа хүмүүс чинь зам дээр нөгөө 5-ын чинь ингээд нэг зам дээр орооцлох тусмал манай нөгөө гүйчтийн пейс нь унаад байгаа байхгүй. Одоо шил өөрөө чинь гүйх замд ингээд 2 3 хүн удаад тахаар ингээд ингэж явах уу гэж хараа нэг пейсээ алддаг гэсэн үг. За тэгэхээр бид нар энийг дараа жилээс салгана гэж юу бодож байгаа. 5 10 тустаа өөр зургас дээр ингээд 5 км-ийн зурсал дээр доолдсон шүү. Нэг гад нэг цэгээс энэ зэрэг 42 ч юм болохоор бид нар нэг 2 3 ингээд тойроод байгаа. 2 тойроо юм л. Та нөгөө 42 ч гэхдээ одоо ингээд талбай хажуудлаас гараад улаастай гүүрний үзүр хүртэл. Зүрээр тэгээд тэр зүрийн наагур ингээд буцаад ирж байгаа. Тэрийг 2 тойроо. 2 тойроо. Тэгэхээр нөгөө барианд орохдоо тэр бариа уулна одоо зөвхөн 42 км гүйж байгаа хүн ордог. Ингээд км байх. Гэхдээ бид нар замаа улаастай хүртэл хаахгүй шүү дээ, тий? Хаана л да. Марафоны үеэр өглөөний марафон нэг өдөр одоо жишээлбэл гадны одоо энэ хөгжингөө оронд ч юм бол жишээл 42 км бол нэг замаа 2 тойрдог. Тэгээд туршлага байхгүй. Яг нэг цэгээс гараад давтагдахгүйгээр ингэж байранд ордог. Манад мэдээ замын одоо нөгөө тутмаг байгаа байдлаас болоод нэг замаа 2 тойрж байгаа. Тий, уулын санаагаар бол ингээл манайх ч хөндлөн урт тий юугаараа ингээд гоё явчмаар байна. Төв одоо ингээ баруун дөрвөн замс зүүн дөрвөн зам хүртэл ингээ явах хэдэн километр үү? 42 маяг бол арайч хүрхгүй тий. 90-ээс ирэх юм уу? 12 3 км л явчих. Тийм үү. Өсрэл тэр. Гол нь одоо жишээл дараа жилээс жишээлбэл энэ марафон зохион байгуулж байгаа хүмүүс тэр марафонд оролцохгүй байгаа тухайн өдөр ингээд ажиллаа төлөвлөж байгаа хүмүүс ч тэр ойлгох хэрэгтэй юм билээ. Яагаад тэгэхээр 21-42-өөс саадгүй жишээл туссан салгаад өглөө эрт ч юм уу тий. Өглөө эрт бүр одоо ингээд 7-7-оос ч юм уу 7-оос эхлээд нэг 11 дуус 11-ээс араас нь одоо тэр 5-10 гэр бүлээр явдаг ч юм. Ийм менежмент хийхгүй бол бүгдээрээ зэрэг баг. Би бас түрүү жил нөгөө нэг гадны тамирчны сэтгэлдлийг харж ирсэн л да нөгөө. Яг гүйжсэн чинь гинт дугуйтай хүн гарч ирсэн. Монголд ингээд маш олон юм саад гарч ирд юм байна. Гүйлтэнд ороход гэж хувийнхаа юм дээр битсэн байхгүй жишээлбэл. Автомашингүй өдөр марафон 2-ыг нэг доор ингэж нэг газар гэж болохгүй. Байсан шүү дээ. Одоо тэгээ 4 жилээс араас сайжраад байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс машингүй өдөр юм чинь ингэж скутер таа ингэ явчихаар гүйж байгаа хүмүүстэй айгүй юм сааддаг. Тэгэхээр яг гүйлтийг бол цэвэр гүйлтээр нь л тий ер нь ингээл нөгөө нэг автомашингүй өдрөөр гэр бүлээрээ зугаалж байгаа ч юм уу ингээл гарч ирж байгаа. Тэр нь уриалчин. Тэгснэ гүү гээл чинь. Тэгэхээр ингээ бүгд зэрэг орж иж байгаа. Тий. Тэгэл тэр дундуур ч худалдаа ингээл нөгөө шаар маар гэл ингээ. Нөгөө аян маян явна шүү дээ. Янз бүрийн нөгөө аянууд. Би бусдаар бид нар нас гоё байвал одоо нэг цохон байгуултын л жоохон янзлах. Тэр нь гоё. Ингээд нэг юм замын ингээд зурвсын өөр газар таа. Бүгд юм гоё л доо. Зүгээр
бусад хүн тэрнээс болоод гэмтээд байна. Харин тэр замаа л нэг зөв хийчмээр юм шүү. Одоо жишээ нь Рио парк дээр бол маш олон давуу тал биш. Шулуун замаар. Рио парк дээр чинь скутер энэ автомат одоо нөгөө цахилгаан төрөөс орохоор хурдан саарчт юм бэл. Та хэд үзсэн үү тэгж? Тийм билээ. Шууд ирмэг дээр нэрэнгүү цаард юм бэл. Яагаад? Уу яг тийм тохиргоотой компаниудаар нь хийлгэсэн байгаа байхгүй юу? Тэр замын Риогийн цэцэрлэг төрөлн дотроо. Риогийн цэцэрлэг төрөлн бас тэгээ айгүй сайн. Ингээд тойроод ингээд авцсан байгаа шүү дээ. Орохоор авцамын чимээ бас аахгүй. Тэгээ чи тэр модны тий чимээнээс гадна яг бид нар тех ёстой мөлий. Зам нь л тийм юм. Одоо хараа. тийм үү. Тусгаар Нөгөө олон хүүхдүүд байгаа ээжнэр хүүхдүүдэд салхилуулж байгаа, аав ээжнэр салхилуулж байгаа учраас гэмтэн гэдэг үүднээс компаниудад нь тэр програмчлал хийсэн юм хэмжээтэйсэн байна. Програмчлал. Тэгээ би чи нөгөө бас яахтай нэг өглөө би чи аягүй скутер хэрэгжилж юм та. Ер нь сүүлийн 3 жил. Тэгэнгүүт яг оронгууд хурдан царчдаг. Тэгэхээр тэр чинь одоо Бас аягүй гоё ажиллаад нэг гэсэн үг юм уу эсвэл програмчлахгүй юу? Харин юуг нь програмчсан Одоо тэр скутерийг програмчлах яахгүй та. Одоо тэр бүс рүү орох юм бол удаашин гэдэг. А тэрийг бол одоо жишээлийн гүйдэг орчин те том цэцэрлэг төрөлнгүүд өгөхөнд нь тэгчмээр юм бэл. гарц марц болгон дээр тий. Шууд бүр амар сонир. Яг тэр хаалгаар нь нэвтрлээл бол шууд удааширдаг. тэгвэл тэр скутерийн програм дээр ингэчмээр байгаа байхгүй ингээд нөгөө та төлбөрөө хийн үү мэн үү гэж нэг дуурдаж тэнгүүд хүний зам дээрээс хол тавина уу гэдэг өгүүлбэл нэгчмээр байгаа байхгүй. Та хэрэглээ дуусуулаад хэзүү байдлаар байж байдлаар нөгөө гэдэг үг тавьмаар байгаа. Хэлдэм байлээ шүү. Бидний энэ одоо бүх ярьж байгаа юм бол Тийм үү. Тийм зарим дээр нь жилээс жил сайжраад байгаа шүү. Одоо наа скутерүүд чинь бас нэг талаасаа наа компаниуд чинь ийм Монголигаар дан системээр холбогддог болсон. Насан туршийн баталгааж байна. Хамгийн харамсалтай нь ээж аав нар бас нөгөө хүүхдүүдэд дийлэхгүй байна уу эсвэл хүүхдүүдэд эрхлүүлээд байна уу? Хэрэгтэй шаардлага байна уу? Өмнөөс нь дангаа хийж өгöd байгаа. Нөгөө аппликейшн дээр нөгөө данг нь холбогдоод. Одоо жишээл чи битээр би ингээ хүүхд миний хүүхд яшгиж чадахгүй нь шүү. Би өөрийнхөө данг хийж өгөл аппликейшн өгч хийж байгаа. Тийм тохиолдлууд их байгаа байхгүй. Тийм. Тэгээд түрүүний шиг юм ухаалаг шийдэл хийх юм бол айл айлдаа гоё юм биш. тэгвэл скутерийн гэмтлийнхэн судалгааг харж агаад нөгөө гэмтэн хүүхдийн маш хүүхдэд гэмтээд байгаа шүү дээ. Тэгэхээр гэмтэн хүүхдийн аппликейшнээс ингэж ээж аавыг нь олж болох юм биш үү? Тэгээд хариуцлага тооцох. Одоо бол насан туршаагүй хүүхд скутерийг өөрөө ашиглах ямар ч боломжгүй болсон. Яг дангаараа явж байгаа байхгүй. Насан туршсан өөрөөгөө шалгадаг. Би бол энэ сайн санаа. Би ч гэсэн. Саний тэр ингээ хурдастдаг гэдгийг одоо бүх гарцууд дээр хийж мэсэн. Тэгээ одоо би харин нэг айгүй их юм дорч үздэг ингээд мэддэгдүүлж штэ. Нэгээс өглөө тэгээ өөрхий нэг зам давчлах гал руу явахдаа Риогийн цэцэрлэг төрөл рүү орсон ч амар удаа тэгээд удсандаа санаа зовоод төгөөгөөсөө босоод төрөөд ингэж явсан штэ. Зайн дуусч юм. Тэгэхгүй яг тэр над бол маш гоё санагдсан. Яг тэр дотор би тэр цэцэрлэг төрлийн дотор айгүй зэрлэг юм шиг харагдаж байгаа. Ганцаараа байсан л үнэхээр зайн дуусаад одоо шүү. Харин би тэрийг би харин тэр би одоо U-Go-тэй орж үзлээ. Jet scooter-тэй орж үзлээ та бат. Яг бүгдийн тийм болсон юм байна. Сайхан болмоор юм байна тий. Тэгэхээр харин бид нар ингээ өөрсдөө бусдынхаа хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд бие биентэйгээ гоё байхын тулд одоо ингээд янз янзаар хийж болж байгаа байхгүй. Ингэж нөгөө гадаадад ингээд одоо шил бид нар Нью-Йоркод ингээ марафонд Нью-Йоркийн марафоныг 2 сая хүн үздэг. Зүгээр стейтинг арлаасаа бид нар өглөө гараад тэгээд ингээд одоо 70 дээгүүр салхины дондор нөгөө гүүрээр ингэж явдаг. Тэгэхээр Нью-Йорк ч өөрөө 5 арлын нийлсэн юм бот байхгүй юу? Тэгэхээр арлууд хоорондоо ийм 70 голын дээгүүрх ийм том гүүрэн замууд холбогддог. Тэгээд яг тэр гүүрэн дээр нь гарахлаар айгүй хүүтэн салхитай, 70 салхитай. Тэгээд дүүрэг рүү буюу хүмүүсийн годамж руу ингээд ороод ирэхээр ингээл чир хийгээл нэг годамжны ямар анслын арга байхгүй. Хоох мах дуурал эсвэл нэг юм найрал дуу энэ төр замын хажууд энэ төр зогсчод байгаа байхгүй. Эсвэл нэг бичиг барьсан. Эсвэл төвчээрээ энэ төр гэж бичиг барьцал нэг хөөрхөн хүүхэд ингээд та өнөөдөр you made my day ч гэдэг юм уу та юм байна нэг үг тавьсан ингээд бичдэг байхгүй. Тэнгүүд Монгол одоо тэгтээ гайгүй болж байна. Монголчуудын манай Улаанбаатар хотод хүмүүс ингээд марафон дээр яадаг вэ гэхээр ингээд айгүй амар заяа ингээд жоохон сонин характер гаргадаг. Үзэгч юм. Хурдлаач ямар удаа юм. Хөөрхий мөрхий гэж мэгэл амар заяа. Чи ямар хүнд хүмүүстэй таарсан. Би бүр ингээд би төрөвч айгүй ад жаргалтай орчихсон. Тийм чи яг нөгөө масын гараандад байсан байлгүй. Тэгэл ингээл сүлдээ ингээл гүйж яхсан холдоорой гэж орилж морилахгүй л дугуй унж байгаа үе чинь холдож өгөхгүй. Тэгэл өөрөө хоолоогоор ойрлол холдоорой гэж сигнал байхгүй тий. Тэгэл сүлдээ би заст Улаанбаатар марафоны 10 км-ийн зам бол үнэхээр миний зам бол биш вэ гэл яг тэр
болсон. Тэгэхээр манайхан чирэж одоо нөгөө хүний соёлын хувьд тэр чинь ингээд нэг төлөвшөх хугацаа гарч ирэх байх та. Одоо нөгөө үзэгчийг бол ингээд зар өгөөд юу яд юм л дээ шүү дээ. Одоо тэр газараар дайрах учраас тэр дүүрэгт амьдарч байгаа та гарч ирээд тэдэн цагийн үед танаа одоо гэрийн урдуур явж өнгөрөх учраас ингээд дэмжээр урам өгөөрөө гэж зарлдсан байлээ. Тэгэхээр тэр үед гарч ирээд ингээд хүмүүс чи одоо цөөхөн хугацаа үлдсэн байна. Төвчээрээ гэж алгадчих юм байлээ. Одоо Нью-Йоркийн бүх дэлхийн марафонууд чинь аппликейшнтэй байхгүй. Тэгээ өөрийнхөө нөгөө үзэж байгаа найз нөхдийнхөө дугааруудыг хийн штэ ангирын дугаар хийхээр марафоных нь нөгөө ийм замын зураг гарч ирээд нөгөө чи энэ гудамжинд явж гин гэд харагдаг байхгүй. Тэгэхээр яг төхөж очиж жагаад одоо нэг 500 м-ийн цаанаас харахад тог муугаа бариад ч юм ингээд ухтаж ингэж чигэр идэг байхгүй. Манайханд одоо манай аппликейшн одоо тэр хэмжээний болсон хэсгийг бол мэдгүй байна. Одоохондоо хаана явж байгааг нь харагддаг хэсэг бол орсон уу? Яа гэвэл нөгөө чипнес хамааралтай. Нөгөө хөлөндөө зүгөөд ингэртэй зүүдийг юм 2 чип гэдэг байхгүй. Тэгэхээр энэ жил манай марафон олон улсын системд орж байгаа. Олон улсын марафоны календарт орж байгаа манай Улаанбаатар. Тэгээд дээрэс нь 2142-ийн бол чип тэр системийг хэрэглэж байгаа. Тэгэхээр тэр аппликейшнтэй холбосон хэсгийг бол би сайн мэдгүй. Гэтэл манайхны гол нь нөгөө марафонд гүйж байгаа хүний дэмж соёл аюу хэцүү. Би ингээд барианд ингээд орж ирсэн байхгүй юу? Тэр анхны нөгөө 10 км-тэй. Тэгсэн чинь ингээд хүмүүс чинь ингээд хоёр талаар битүүд игнээд ингээд хүмүүс зогсож байгаа шүү дээ. Тэнгүүд хүн ингээд ядраад чи 10 км гүйсэн 2 цаг гарan гүйсэн чи амар ядрна. Хараас хим хөлөө хүн гүйж ин тээ. Тэгэхэд ингээд алан малаа ташгүй бүгд ингээд нөгөө өрөө гайхаа хараад заяа. Юу ороод ирвэ? Хөл рүү нь харсан юм уу гэд нөгөө анх удаа тийм үзэж байгаа юм шиг гэж гайхаж ингэж харж байсан би сандаг байхгүй. Тэгээ би өөр аягүй ядарч оржсэн болохоор тэр нөгөө зэрэгтлийн тэр хоёр талаараа зэрэгтлийн тэр хүнд харцсан өөрөө миний хөлийг хүнд болгож байгаа байхгүй. Би ингээд тэр арай ч үгүй ганц хоёрхоо хүн тэндээс сарака орж ирж гэдэг юм халахсан. Яг манайхны хувьд ингээд аягүй тийм хариу үзүүлэх юм мэдхгүй. Тэр бол ингээд мэдээж ирийг хараа зогсон юм байхгүй. Гэхдээ ингээд бүгд ингээд за тэгээ одоо подкаст үзэж байгаа хүмүүсээ энэ жилийн марафонд гүйж байгаа хүмүүсээ гоё юм бол яах вэ? Дэмжиж өгөө. Ингэрийн дугаараар нь хараад гүйж байгаа бол жоохон л алга ташхад гүйж байгаа нь аягүй тэгэл өгдөг байхгүй юу? Тэгээ би Нью-Йоркийн марафонд 14 хоног гүйгээд яг 30 км-тэй баг ирсэн байхгүй яг ингээд Бронксын дүүр ирээл ингээд 32 энэ төр өнгөрөөл. За цаашаага нэлээд явчихсан. Сүүлдээ миний ингээд хөл бүр ингээд явхаа болоод өвдөө чад 6 цаг ингээд тасалгүй хүрсэн чи уйлмаар санагдаад. Тэгсэн чи миний урд нэг хүүхэн бас уйлсан байхгүй ингээд гүйж агаад ингээд уйл ихэрт таа. Тэгсэн чи би бас ингээд хүн уйлахад би ч гэсэн уйлж болох юм ингээд уйл гэсэн чи миний хажууд байсан гайд нэг хоёр талд юм хоёр хөтөж явж байгаа шүү. Тэгэл уйлахад би ингээд амар өргөнөөс алхасан хүмүүс ухснаа хараа маялалыг уушаа яв гэл наваа. Тэнгүүд би нөгөө нэг гинт амар уур урт цаашаа явж байгаа. За тэгээд тэрэнд уурлаад 1 км барчиж байгаа юм заа 2 км тэр талаар бодож явдаг тийм явж ингээл те. Тэгээ явж исэн чинь дахиад нөгөө хөлмөл өвдөл. За ер нь бол би болчих гэж бодож барьсан чинь яг нэг одоо нэг чинь баг нар жаргах төгсөж байгаа нэлээ орой болчихсон. Тэндээ тэндээс ингээ амар томор ингээ Монголын туг ингээ тэр олон нөгөө хүмүүсийн дундаас амар чангаар манай найз ингээ Монголын туг барьсан. Монголиа гэж орилсон чи миний ингээл хоолоо зангирал заяа амар сонирн болонгуудаа шууд гүйж байгаа байхгүй. Хөл мөлнөө өвч мартал те. Тэр яг тэр шиг ийм ялангуяа холын занг хөвчтөл өөр номертой өнгө нь өөр ах хэвээр. Тэгэхээр хараас одоо чамаа гүйж байгаа чи яг 30 км дээрэл угаасаа хан мөрөгдөг шүү дээ. 30 км хан мөрөгдөг. 30 яг хэлсэн. 30 дээр ирэл бүх түрүү агсан хан мөрөгсөн юм бэ. Тий хан мөрөгтэй. Харагддгүй тийм хан мөрөгдөг. Яг тэр үед нь яг тэр өөрийнхөө яг би аль газар очиж 30 км-ээр байдлаа тэндээ найз нөхөдөө гэр бүлийнхнийг аваачж хагаад өөдөс чи ингээд тань охин мөх ингээд тусалж чи ингээд бүлдэр бас хааш юм. 10 явчих юмс тий. Яг энэ. Наач бүр төсөөлөгчлээ. Амар шүү. Үнэхээр амар шүү. Ингээд амар улаан гоё далтай. Миний найз бас ямар сонин гадаа татаад ямар сонин хандлагатай юмстай таард юм. Гадаадынх бол тэр монголчууд амар гоё байгаа та. Манай тэр Нью-Йорк байсан. Тэгэхээр ингээд Монголд бол айгүй хүнд одоо тэр байсан. Монголын хувьд 10 км-ийн зай амьдрал тийм болж байгаа шүү дээ. Тэгэхээр амар зохион болгоод байгаа 10 хэдэн жил л. 4 жил яриад байгаа. Үгүй. Чи 4 жил гүйснэгээ яриаг байсан. Үгүй анх 4 жил биш. Тэрний урд жил хийсэн үү? Тэгээ сайн боддоо найзаа 4 жил чи яг тэр чинь засагдсан байсан.
амар хөөр хүүхдүүд ажиллаж ингэж Тэр чинь би сургасан сайн дурын ажилтнууд. харин тийм үү. Чиний Би нөгөө сайн дурынхнаас сургаад өөрөө гүйж амжиг. Одоо энэ жил сайн дурынхныг бас яг би сургасан байгаа. Бүгдийг гоё юм билээ. Тэд нар чинь яг 2000 хүүхэд ажиллаж байгаа манай марафон дээр. 2000 хүүхэд бид нэр сургууль орсон гэсэн заасан. Гэхдээ гүйж байгаа хүмүүс өөрийнхөө зэрэглэлийг өөрөө бэлдэх ёстой. Монгол заавал хэрэгтэй. чиний ачаар төрүүлж найснаас биш. гэр бүл юм тий. Тийм бэлдэх ёстой. Чиний ачаар төрүүлж гайгүй байсан. Аюу хөөр хүүхдүүд байдаг байхгүй. Яг тэр MRT эргэлт мэргэлтэн дээр Тэрээр танихгүй хүмүүс илүү гэсэн. гэр бүлээр дотны чинь Жохоор аюу гоё хүмүүс чамайг дэмжүүл айгу гоё байгаа байхгүй тий. Хүүхд мөхтэй тэнд харсан юм бас. төрүүлж манай гэр наваа бүлийг авчих. Эрхлээд байж магадгүй л ах. Чи хэр холгүй хэ. Эрхлээд байж магадгүй л ах гэсэн зүгээр ингээ манай хүмүүс яаж ин гайгүй гэвэл улам эрхлээд ингээ Бариан дээр л аваад шүү. Барианасаа нэг 800 м өмнө ч юм уу засаж. Чи хэлэхгүй хэ. Үгүй би энэ жил баг 5-д гүйж сайхан төрсөн болохоор тэгээд Чи холчтой аахгүй жаа унд холхгүй. Тийм. Тэгэл гэрийнхнийгаа яг төхүүлээд 800 м-ийн. Тий эн чинь төрүүлээд дараа ингээ гээгүй 5 гэд тэр их ямар ч километр байсан тэр чинь 5 тулчих байхгүй. Тийм. Манайх болохоор ингээ хэлбэр үүсгээд ингээ одоо бас байна л та. Заавал хол гүөхстэй, заавал 5 дотор гүөхстэй, заавал пэйж чинь 4 байх Би хэрэгтэй. яг сая хоёрын ингээ ярьсан чинь би бол бас тийм нөгөө яг тийм марафонд гүйж үзмээр санагдаж байна. Би бол огт тэрийг нэг сонирхдаггүй. Гэр бүлийн зайд нэг Зүгээр яг 5 км би одоо энэ хамгийн сүүл 2023 он зүүсэн цамцаа өнгөрсөн сууж байгаа. Тэрнээс өмнө хамгийн анх орж ирсэн марафонд ордгоо гайхалтай байгаа. харин бодол ковидын өмнө орсон уу? Ковидын дараа Медала зүгээр ирдэг гэж. орж ирсэн. би яг нэг тэр үе би бас санахгүй байхгүй. Тэгээд үгүй тэгэхэд би 10-т гүйсэн байхгүй юу? Тэгээд би бүр 10-т бүр мяарч гүйсэн. Бүр ингээд наадтай ингээд цуг явж исэн манай ажлын газрын залуу миний ингээд нуруунд дээрээс ингээд түрээд би бүр сүултээ ингээд амьсгаадгүй байгаа. Хөл ингээд явах шиг 10. Тэгсэн чинь ингээд манай цуг гүйжсэн ажлын газрын залуу. 30 цонхог 10 дээр үзсэн. Тэгээ ингээд нуруунаас ингээд хүн ингээд дэм өгөөд ингээд гүйхэж Тэр гоё байгаа шүү. ингээд гүйчт юм лээ. Тэгээд мэдгүй ирсэн чинь ингээд бүх юм ингээд хаагаадсан. Яг тэр хаах ч юм бас айгүй марафоны соёлгүй явуулахгүй юу? Бид нар хамгийн сүүлийн хүнийг эрг бүртэл гомдмор байгаас гэж амар гомдохгүй. Би бас нэг удаа тэрэлжид нөгөө 10 км гүйсэн байхгүй. Тэрэлжийн Мөхийн адны марафон гэж болдог солонгосчууд зохион байгуулдаг. Ёо тэр заяо. Тэр чин бараг ингээд 7-8 сарын халуунд шүү дээ. 30 градусын халуунд бид нар уулын замаар 10 км гүйж байгаа байхгүй бид нар. Тэгсэн чи би мэдээж ирэх хамгийн сүүлд баяа одод болж харна ч тийм ганцаараа хүнийг үлгүүгүй юм чинь. Тэгсэн чи ингээд зохион байгуулж байгаа хүмүүс нь ингээд за 10 км чинь тодорхой цэг дээр очиж бүртгүүлж байгаа байхгүй чип байхгүй учраас шүүгчдээс суулсан. За тэдэн номерын хүн ирлээ гэж бүртгэж суулж байгаа. Тийм ирлээ гэж. Тэнгүүд нөгөө хүмүүс чинь хармаар байдаг. Нэг хүн замд яваа гинэ гэж сууж байгаа. Би тэрэн би ингээд яваад дуусахгүй. Юу атсан чи ингээд уурлаа тий ямар удаан юм ингээд очивол. Тэгээ ингээд хүрээд ирсэн чинь бараг нөгөө гараа барай маань бараг хаахтаад хүмүүс гүйсэн хүмүүстээ хоол унд тараага өгсөн. Би өөр өлсөөд нэрнгээс ингээд амар тийм ойлгох санагдав. Тэр марафон дээр Тэр зохион байгуулагч нар нь мэдгүй хүмүүс. Бүр ингээд барай нэг марафоныг бол тэгээд нэг юм 10 км батламжтай гэсэн батламжаа хаанаас авах юм бол мэдгч хүн байхгүй тэгээд. Тий. Тэр чин марафонд гүйж үтсэн хүмүүс өөрсдөө бүх зурвасаараа явж үзэж зохион байгуулсан. Тэгэхээр яг манай Улаанбаатар дээр бол тийм алдаа олон жил гарсан. Энэ жилээс манай одоо зохион байгуулагч дотор гүйж байгаа хүмүүс өөрсдөө олон санал өгөөд дээрэс нь олон улсын стандартын дагуу хамгийн сүүлийн хүнийг орж ирсэн бол хаахгүй байх хэрэгтэй. А тэгэхээр 5 км-д санаа зовлтгүй шүү дээ. Бид нар бол тий төрөлөө орчин. Гэтэ ер нь бол томж байж жижиг ч арга хэмжээ зохион Бүр ингээд 10 км 10 цаг маггүй ирэхгүй л яг хоо. Нью-Йоркд тэгэж гүйдэж шүү дээ. Хүмүүс Нью-Йоркийн марафон бол шүнжэнгөө машингүй өдөрч. Тэгэл хүлээг байгаа цагтай шүү дээ. Тэгэл тэр зам хааж байгаа цагаас өмнө орж ирэхгүй л яах вэ? би Берлин дээр яг тэгсэн хүлээдэг юм. Берлин бол тэгэл миний араас нэг автобус явуулсан цаа ингээл амар удаан. Тэгэхээр автобус нь явсаар агаал тэгэл сүүлдээ би бүр санаа зовоод та нар түрүүлж би замын хажуу руу гараад яг л тэр автобус явж өнгөрсөн газар замаа нээх гээд байхгүй хөдөлгөөнөө нээх байхгүй. Тэгэхээр би сүүлдээ санаа зовоод замын явган үний зам руу ороод тэгээд ингээд явж байгаа байхгүй. Автобусаа яваад цаадаа магданаар явуулаа тий. Тэгж орсон. Тэгэхээр тэр чинь яа соёл байгаа байхгүй. Сүүлийн хүн байгаа шүү гэдэг тэр хоорондоо ингээд ярьсан. Тэгээд сүүлийн хүн ороход бол миний чип бол уншиж байгаа гуталтай зүйлс нөгөө бүр хамгийн ингээд бүх мэдрэгчүүдэд хураацсан. Гэхдээ хамгийн сүүлийн хаалган дээрхээ үлдээсэн байхгүй. Яг над чиг нэг удааны ганц хоргол хүр зөрлөө үлдээсэн. А манайх болохоор 2-3 удаа тэрийг хаацсан байхгүй Монголд. Тэнгүүд энэ ч өөрөө одоо гүйж байгаа хүмүүсийг дахиж гүйх юуг нь унгаачих чаа гэсэн.
Шинэ марафон чи хитэн төрлөөд одоо хатуу зам явах гэж байна. Уулын зам явах гэж байна. Өөр юу вэ? Ультра гэж байна шүү. Ультра гэдэг нь Ультра гэдэг нь нөгөө нэг 50 км-ээс дээш 50 100 гэх. Тэр нь ямар зам дээр хийх боломжтой? Тэр бол тэгэл янз бүр одоо нэстэ жинхэнэ галзуучуудын би одоо манай гүүгч найзууд маань нууцлаар энэ экстрим спорт тийм. Тэр чинь бүр ингээ хөдөөгөөр хөгжүүлээд бас айлчууч мөнгө олгоожтой юм шүү. Пүнг. Дөө 42 дээр 8 л да. 100 байна, 40 байна. Мөн юу одоо нөгөө Шири Чинмогийн клуб Монголд авих байдаг шүү дээ. Бяцлаглалын гүйл баггүй. Тэд нар бол гүйлтийг уралдаан гэж харахгүй шүү дээ. Бяцлаглал гэж харахгүй гүйлдэг. Тэгээ тэд нар бол 10 жилийн өмнө хийсэн клуб. Тэгээ тэд нар тийм олон нийтэд бас ингэж юу байдаггүй. Шоу ап болтгүй. Гэхдээ өөрсдөө гүйдэг клуб бас байгаа. Тэгэхээр ингээд аюул болно байл. Ер нь мөнгө олох боломжтой юм шиг нүгээр бас ингээд марафоны спорт орлого олохгүй. Олохгүй юу? Ерөөсө марафон зүгээр л одоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх юм гоё л бас. Тэрнээс марафон зохион байгуулад орлого олж байгаа ер нь нэгч тийм юу бол ер нь байх. Одоо стратеги яа тий анхныхан бол яваа тийм байхгүй. Яг гоо одоо ингэж байгаа марафон орлого олохгүй яг тэр нөгөө орлого олохгүй гэж байгаа ч гэсэн тий тэрийг зохион байгуулж байгаа тэр хотын ч юм уу те тэр одоо нөгөө нэг олж байгаа хүмүүсийнх нь уур амьсгал тийм уур амьсгал хүмүүсийн стрессийг тайлах ч юм уу те ингээд нэг юм цаагаараа том зургаараа өнгөн биш ашигтай. Тийм марафон бол хамтын соёлыг бий болгож байгаа. Хамтын үн цэнийг бас бий болгож байгаа. Яг ингээд тэр нөгөө Нью-Йоркийн одоо тэр марафоны жишээ аваад үзвэл тэр чив чимээгүй гүүргэн дээр ингээд гарахаар бүх хүмүүс ингээд чимээгүй гүйдэг байхгүй. Хэдэн зугаараа ингээд нэг юм ингээд явдаг байхгүй. Тэнгүүд нэг хүн ингээл унаал би подолкин дээр сараа гадаад бичсэн байдаг зү. Яагаад нэрвчдэггүй гэхээр намайг дэмжиж ядруул дэмжээрэй гэдэг нэрээ илж ингэж ардаа урдаа бичиж байгаа. Тэнгүүд хүмүүс нэг нь ингээ хажууд нэг гүйж байгаа ингээл гүйж байгаа юм чинь. Сараа гэж орлоход цаадуулан дуурайгаад сараа гэж зэрэг орлоход. Яа тэгвэл сараад хүч хэрэгтэй байгаа маань. Хүч хэрэгтэй байна гэдэг шууд ойлгоно. Тэнгүүд дуурайж хэлэхээр нөгөөт чинь ингээ нэг хоёр урагшаа ингээ алхдаг. Тэр Монголд бол тэр хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй байна. Гайгүй болсон байсан. Танаа 42-ын бол гоё. Төрөвчл бол гайгүй болсон шүү. Одоо ингэж байгаа байхгүй юу? Нэрээ бичээрэй. Энэ гүйдэг хүмүүс чинь Нью-Йорк явж юм тэр Бостон марафон ч гэдэг юм уу тэрэнд орлоо энд орлоо гэд ийш тийшээ явж гүгээд байгаа болохоор манай ч гэсэн ингээд олуулсан гүвчнэр гадны томчууд ирж шít. Тэр чинь бас ингээд зөндөө тэр гүүхээс гадна зөндөө мөнгө олох нэг тийм юм марафон бол бас жоохон байхгүй. Ховд мовдод тийм өөр газар. Тийм. Тэг яг хүмүүс ингэж байгаа штэ 5 км энэ төр гүүжийн 3 км гүүчид хүмүүс нэг марафон гэж яриад байгаа нь бол гүйлтэнд орсон. Гэтэ яг сэтгэлийн хувьд л яг зарим хүнд бол чинь марафон тий зарим хүнд 3 км 10 км шиг л урт санагдахгүй гүүж яхад бол одоо энэ удаагийн 5 надад хэр байх юм байгаа мэдэхгүй. Гэтэ яг нөгөө спорт талаасаа мэрэгжлийн талаасаа бол яг 21 хагас марафон 42 бүтэн марафон. Тэгэхээр бид нар энэ салгал гэдэг байгаа. Улаанбаатар марафон гэж бол яг марафоныг аваад тэгээд рейс гэдэг нь урд өдрөн ч юм уу нэг өдрийн өмнө арай өөр хавар хийж өгөх Ер хэрэгтэй. нь одоо энэ харин яг нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бүх нийтийг гүйлтэнд уриалгах ч юм уу те. Ийм одоо юу гингээд нэг юм жилдээ ганцхан биш ингээд нэг юм 2 3 тийм ер нь ингээд хүмүүсийг ингээд итгэжүүлээд биеийн тамир дуртай болгох, гүйлтэнд дуртай болгох те. Тим чиглэл рүү илүү гоё хөгжүүлээсэй л гэж байна. Хөгжиж байна л та одоо. Одоо л яг жилээс жилээр сайжирч. Тэгэл хүн болгон яг энэ дурлж гүгээсээ яг зүгээр нэг юм тренд дагаж биш те гоё дурлаж өөртөө гоё нэг өөртөө гаргах цагаа гоё ингээ гаргаад чи ингээл явандаа бас ингээд нэг хүний эрүүл мэнд ч гэсэн те магадгүй ингээ 5 жилийн дараа би эрүүл мэндэд зарах мөнгөө өдөр болгон гүгээд ингээд хэмжээ байгаа. Тийм. Биендээ оруулж байгаа. 2 жилийн хөрөнгө оруулалт бяцхан туршлага болцгоо. За түрүү жил бол одоо ингээд би манай охин намайг би тамхи татдаг байжгаад яг болоо 5 жил болж байгаа байхгүй. За тэгээд одоо энэ хүмүүсийн татаад байгаа нөгөө цахилгаан тамхи шүү дээ. Тэрэнд ороод нэг жил 5 сар боллоо. Бас ингээд удаа тамхи хогцороогүй 5 жил болж шүү дээ одоо. Тэгээд эхлээ 21 дээр гүйчихэж байгаа. Тэгээ би энэ жил тэр хүртэл тэр 21 дээр чи бэлтгэл хийж гүйсэн үү? Бас яг өнөөдөр шиг 248 км гүйх нь хайш юм бас нэг таны нөгөө хэлээд байдаг нэг үзэгдэл маягийн бэлтлээ нэг 7 хоногтоо нэг ганц шогччоол. Тэгэл хөөрхий бас тэр чинь бас гайгүй байгаа шүү дээ. Тэгээд ингээд гүрээсээр яваа орчиж байгаа. Ад дараад бас бэлтгэл хэмтлэхгүй. Тэгээ энэ жил би бэлтгэсэн чи бүр явдгүй нөгөө бейс мессен 9.7 малаатай баг алхаад байгаа юм аашийн. Тэгээ нөгөө тэр захлагаан тамхич өөрөө бас тамхинаас ялгаагүй хортой байгаа байхгүй.
За тэрийг би болоод одоо ингээд 3 сар болж байна. Угаасаа огт болцсон. Одоо алдахгүй. Энэ чинь марафоны ач холбогдол. За тэгээ вэдс чинь нөгөө минимум фейс чөөргээ 5 6 дээр хэлбэлцэж байгаа байхгүй. За 5 6 руугаа хэлбэлцэж чинь зүрхгийнхаа дундчиг нэг 140 150 дээр барьчих чинь. За хол явах дээр 160 таа. Тэгээ хуучин дээр 21 дээр дөрвжил бэлдэж яхад чинь. Дундаа би зогсчдөг гэсэн байхгүй. Паузлцдаг. Гээл 3 км явж байгаа. Жоо сонин болгон пауз зогсчоод. Хэр удаан зогсдог? Гоо тэгэл 10 минутаар гэмээ хөрдөх ингэ зогсоод. Тэгсэн харин энэ жил би амар өөрөөрөө бас багсан юм. Сая би 30 км дээр нэгц зогсоо. Тэтэл төрөлнгийн дээр замд зөндөө хүн таарлцсан. Уучлаарай дараа нь холбогдъё барийн тэгээд ингэ яваад. Тэгээ ер нь одоо ямар ч одоо бэлтгэл хийхэд зогсгоо байчаад байгаа байхгүй. Нэг давуу юм. Нэг зогсгоо байсан, хоёрт багардалт нойрны тэр төвшин мөвшин одоо энэ цагчин бас тооцоод шүү дээ. Тэгэл би дотроо за ер нь л энийг юм байна гэж байгаа байхгүй. Алкогольны хэрэглэн дээр бас аягүй сайн хатуу байсан. Тэгтээ төрсөдөр нэг жоох фейлцэлтэй марафоны дунд 4 сар 28 төрсэн. Тэгээ яж ил нөгөө юм бэлтгэлээд хийгээд ахаар чинь гарч жоох мино хэрэгсэн ч гэсэн аягүй хурдан яа тийм бэ. Бэлтгэлтэй үчтэй тийм. Тэгэхээр ингээд энэ чи хүнд өөрт ингээд яг сахлах батаг хүчиж байгаа. За чи хийзээ ингүй гэдэг. Хамгийн амар юм баахгүй. Одоо фитнес жишээлбэл одоо манайхны нэг хэцүү юм ингээд миний төрөний рацинал сонголттой онлогддог шиг юм. Дам нөлөөнд автах магадлал амар ихтэй. Би заавал чамшиг, би эсвэл чамшиг чи над чиг халуугүй байхгүй. Фитнес явангууд чи яагаад ийм биш юм, чи яагаад ийм юм. Тэгээ аюу бүдүүлэх хүн рүү одоо ингээд нэвтэрж байгаа ялангуяа эмэгтэй хүн рүү илүүдэл чинтэй мэнтэй юу гэдэг. Турахгүй юм ч тийм тэр турахгүй байдаг ч хүн байна, удаашиж турдаг ч хүн байна. Турмаар ч хүн байна. Гүйлт бол энэ өөрөө өөртөө л тулж байгаа байхгүй. Өөрөө баг шиг хийж байна. Гүйлтээр ингээ аюу олон даваа байгаа байхгүй тийм. Одоо жишээлбэл манай хүний ярьж байгаа би сая сонсоход ингээд 2-3 жилийн өмнө аюу болох байсан байж тээ баг юу хийж байгаа мэж байгаа баг дэмжигчгүй ингээ цаашаа яв гэдгүйсэн бол 4 жил одоо манай хүний бэлдсэн маш олон дэмжигч нар аюу гоёор оруулж ирсэн байж таа чи ахаа хурдлаараа амжилт гэж бас бантаад ингээд нөгөө үнчингүүгээд хамгийн хүнд одоо гүйлтий чи хамгийн хэцүү зам бол одоо энэ олимпийн гүйштэй ийм арти. Яг ингээд дээшээ гараа буцад доошоо дахиад дээшээ гарах. Тэр бол үнэхээр амар мэдрэмж. Одоо тэр бид нэг жоохон багт нөгөө Симба Мимба дээр гардаг тэр нэг юм амар том хад шиг надад санагдсан. Үнэхээр гарахад өндөрлөлттэй. Тэгээ би одоо анх удаага яг үнийг хэлэхэд одоо би ингээд хүн өөрийгөө л яаж гүйх ямар саад даваатай байдаг вэ гэдгээ боддог болохоос ш яг энэ disable-тэй ийм хүмүүс жишээлбэл ямар асуудал байд юм бэ гэдгийг өнөөдөр өөр юм биеэр мэдэрч байгаа байхгүй. Тэгэхээр надад гүүх төрөл үнцэнтэй хажууд одоо тийм найз нөхөд одоо ингэ хүрээлэн байгаа хүмүүс маань байвал дэмжих юмсан, туслах юмсан, замыг хаахгүй байх юмсан, ойлгуулах юмсан гэдэг надад бас өнөөдөр ийм шин зүйлийг мэдж авч байгаа байхгүй. Тэрнээс та нөгөө анх гүйжсэн түүхээс ярьж та юу нэг хэдэн настайдаа тэр одоо 42 км-ийн марафонд орж исэн. Яагаад орсон юм? 14 онд байхгүй. 2014 онд л шавшар. Нью-Йоркт би сурч исэн, Колумбийн сургууль нийгмийн ажиллаар сурч исэн. Тэгээд би тэнд нөгөө хиймэл хөлөө солиулаад гүйлтийн хөлтэй болоод Ахиллес гэж олоосон байгууллага байдаг. Тэрний нэг одоо тэр нь айгүй юм дэлхийн 70 эдэн орнд салбартай айгүй мундаг байгууллагын үүсгэн байгуулагч нэг юм өвөртэй удамжинд санамсргуу танилцаад тэгээд тэр өвөө намайг чи одоо өөрийнхөө улсад манай салбарыг аваачаад олон нийтийн нөлөөлөлд аюул чухал байгаамаа гэд тэгэнгүүтээ намайг гэхдээ чи хүмүүст эхлээд өөрөө гүйж үзүүлэх хэрэгтэй гэдэг намайг тэгээд Нью-Йорк марафонд урьсан байхгүй өөрөө тэрийг Нью-Йорк марафон зохион байгуулалт гэсэн. Тэгээд би анх удаа Монголд хүрээд ирсэн чи Монгол гүйлт гэдэг ингээд гүйлтийн клуб сургалтын дээрээс юу ч байхгүй. Ар Монгол Travel гэдэг компани марафон зохион байгуулалт гэсэн Сэра дахын тухай мэдээлэл өгдөг. Тэрнээс их мэдээлэл баг байхгүй. Тэгэхээр Facebook дээрээ Let's Run Mongolia гэдэг тийм групп үүсгээд тэндээ өөрөө хиймэл хөлтөд зураг оруулаад нөгөө нэг өснөсөө ингээд болсон нэг халдсан тийм зураг оруулаад би ингээд одоо хагасааны өглөө өөрөөр гүнээ татаагүй хүн байна уу гэж тэгж авах бослоо. Тэгээ бас яг давх шиг анх банцсандаа нөгөө Нью-Йорк марафон орч зорилготой болохоор яг хагасандаас очдог гэсэн. Тэгсээр аваад тэгээд бэлтгэл нэг 6 сар орчим хийгээд тийм марафон авах гэсэн. Анхны тэр Монголиа гэдэг чинь миний анхны марафоны дурсан юм байна. Тэгээл тэрнээс хойш гүйтсэн чинь Монголд нөгөө марафоны тухай гүйсэн нөгөө финишер медаль авдгийг хүмүүс төрүүлсэн гэж ойлгоод тухайн үеийн сошиал дээр сарын жилийн Нью-Йоркийн марафон төрүүлээ. Тий тэгж орчихсон байхгүй. Ямар амар юм бэ? Яаж бодсон чинь нөгөө нэг мэрэгжлийнхэн л төрүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр би зүгээр марафоноо дуусгасан юм.
Бодлоо Нью-Йорк марафон дөрүүлнэ гэдэг чинь усан болтмолтыг хүртэл дөрүүлсэн гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр 2 цаг маа. Тийм тэгж гүйдэг байхгүй. Мэргэжлийнх нь уус 2 цагтай пэсэ бариад өгсөн. Би ми бол тэр нөгөө нэг хамгийн удаан гүгчдийн тэр нэг давлгаа нь хамгийн сүүлээс орж ирж байгаа. Гэхдээ 50,000 хүнээс чинь нэг лотерейгоор одоо тэр гүөх хэрэг олж авдаг байхгүй. Тэгэхээр 50,000 хүн гүөхөд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн 500 орчим хүн л гүйж байгаа. Тэр дотроо хиймэл хөлтэй хүн бол нэг 7-8 хүн гүйж байгаа байхгүй юу? Ер нь том марафонд. За 10 маруу бараг гардгүй. Яг л бид нар нөгөө хиймэл хөлтэй хүмүүс, тэрэгцтэй хүмүүсийг бүгднийг нэг юм кампт ингэж байлгаад оруулалт өгөх гэж зөөгөө. Тэгэхээр айгүй цөөхөн хөлгөө хүмүүс гүйдэг гэсэн. Тэгэхээр яг тэд нар дундаасаа нөгөө замаа дуусгаж чадсан нэг 3-4 дотор орчгоор надтай тэр чинь болоо авчиж байгаа. Тийм шүү дээ. Юу гэсэн. Тэнгүүд ингээ марафон төрүүлжээ гэдэг ийм давлгаа явсан чинь хүмүүс айгүй олон хүмүүс ингээ бөөн ийм мэдээлэл болоод тэгээ зөндөө олон хөл гаргүй хүмүүс над руу холбогдоод ийм гүйлтийг үл хаана гэдэг юм ээ. Тэгэл би бахан зовлонгоо харж мөрөл ингээ. Ойлоо шүү дээ. Тэгээ тэр нь жоохон олон нийтийн аюун болсон. Чигтээ хэдэн цаг гүйсэн? Би анхны гүйлтэн дээр бол би 7 цаг 40 минут. 42 дээр юу? Тий. Тэгээ дараа асралтгүй гүн асралтгүй чанга шүү тий. Дараагийнх нь ингээ муу хэдэн цагийн нислэг юм бэ? Хаашаа явцсан юм? Нэг талдаа нисэж байгаа юм. Тэгээ дараа жил нь бүр 7 цаг тэнийж зогсоо. Дунд нь болим ялыг 0 орсон. Нэг удаа 0 орсон. Бас нэг амарцсан байна. Тийм 0 орсон. Тий. 0 гараачсан. Тэгээ тэр 32 дээр чи хоолол ангираад ингээд нэг уйлах гад ингээд Амар. ийм болоод нэг гүр байхлаар нь сууж нэг селфи аваад Амар бахархаж шүү. Тэр чигээр төрөөслөөс ядаагүй юм. Тухайн үед зөвл мэдээлэл байсан. Гол нэг хол гүйж явах тэгдэг шүү дээ даавка ингээд зогсчвол буцаад явах гэхэл хөл өвдөд явдаг байхгүй юу? Сууж болохгүй байхгүй юу? гинт зогсох маш аюултай. Маш муу. Шууд ингээл нэг ямар нэг гинт зогсох. Ингээд нөгөө модон өмд өмссөн юм шиг байна. Тийм. Одоо нөгөө нэг хол гүйж байгаад тасралтгүй 2-3 цаг гүйж ирсэн аа гинт суучвал буцаад босох ямар ч хүчгүй бол. Тэгэхээр үс айлхах зогсохгүй. Тийм. Чи дөөнд баахан зогсон уруугаараа төрүүлсэн биз. Тий. Анх бол тэгж ихсэн. Тэгэл тэрнээс хойш бол өөрөө марафон зохион байгуулалт яваад байгаа шүү. Одоо 9 сард бид нар марафон манайх би марафон зохион байгуулна. 5 сард бид нар хүүхдүүдийн гүйл зохион байгуулна. Хүүхдүүдийн гал зүгээр богино 200 м 400. Хүүхдийн гүйл тасан. Одоо араа. Тэгээ хүрээлэн дээр болдог шүү. Энэ спортын эффект гэдгийг нэг сайхан юм байгаа байхгүй. Манай хүн жишээлбэл тэр олон жилийн өмнө ороогүй байсан бол тэр өөрөөсөө буянтай байна. Чи ороогүй байсан бол өнөөдөр Монголын марафоны одоо нөхцөл байдлаар UB марафоны нөхцөл байдал ямар авах вэ? Дэмжигч хүүхдүүд ямар авах вэ? Сайн дурынхан ямар авах вэ? Төрөлд зүйл нь ямар авах вэ гэдэг нь ингээд Ахиллесаас гоё шүү. Ахиллесийн тэр нэг 4 удирлын финишер медаль энэ төр гоё шүү тий. Яг уу би ороогүй байсан гэхээс л энэ бол ингээд энэ цаг хугацаанд болсон л явал. Өөрөө саран чулуун ойлгосон. Чи юм уу тий нэг өөр нэг тэр хүн бол энэ цаг энэ процесс одоо энэ би биш юм ахад өөр нэг одоо хүмүүстэй энийг оролцоод энэ хөгжлөөр явах байсан баг л та. Тэгээ ахилс би болсон. Тэгээ ахилс бол бас яг үр дүнтэй шүү. Тэгээ энэ нөгөө хувь хүний чинь хувь танд өөрчлөлт яасан одоо мэдээж ирүүлж яг ирч хүрч энэ жил гүөх юм уу? Би ингэсэн 16-нд би автослол болох нь гэсэн шүү дээ. 16-нд би автослол орсон. Автослолд ороход би 14 онд марафонд гүйцсэн, 15 онд гүйцсэн, 16 онд би Ironman тэмцээнд бэлтжижсэн байхгүй. Тэгсэн чинь асалд орсон. Тэнгүүд би гүйснийхаа чанарыг яаж тавьсан гэхээр гэмтлийн эмнэлэгт ингээд миний хүзөө 2 хугарсан. Нуруу ингээд 5 хугарсан. Гэхдээ нөгөө зүрж ингэж хугараагүй учраас ингээд зүргүү хугаралтай. Гэхдээ ингээд цуурсан байгаа шүү дээ нуруу хүзүү маань. Тэнгүүд гүйлтээр хичээлдэг бэлтгэл өгөх хүмүүсийн нэг даваа тал нь яасан бэ гэсэн чинь манай тэр нурууны тасагт надаас цөөхөн хугаралтай хүмүүс байж байгаа. Нэг хугарсан, 2 хугарсан. Гэмтэл ороод чи хэд хугарав гээл тэгэхээр 2 хугарлаа гэж нэг ярьдаг шүү дээ. Тасагт байгаа 6 хүн. Тэгэхэд би болохоор тэднээс олон хугарсан мөртлөө бараг төрүүлж бараг хөлтөр босч байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө ингээ бэхэлгээ зүгээд хатуу юм бэхэлгээ хүзүүндээ зүснээ хөлн дээрээ ингээ зүгээр ингээ босч байгаа байхгүй. Гэтэл тэр нуруунд гэмтсэн юм уу ихэнх зарим өөр чинь хөл говьны юм чанга биш учраас бүр бүх юм ингээ суулна. Ингээ спортоор хичээлдэг учраас хөл дээрээ бие даахгүй байхгүй. Энэ гэмтэл нь өөртөө ачаа нэмээд байгаа. Гэтэл би айгүй олон гэмтэлтэй мөртлөө босоод ингээ босчихно. Нөгөө скват суухад ямар ч асуудалгүй байсан учраас тэгээд хөлөөр босчихно. Тэгэхээр спортоор бол хийжсэн хүмүүс цэргүүд энэ төр айгүй хурдуулдаг босдог. Нөгөө талд айгүй сэтгэлийн хийгээд болчихсон. Тэгээд 17 онд 16-нд тасалд орчоод 17 онд өөрийнхөө дээр амьдралаа буцааж авнаа гэж дахиад нөрх юм болсон. Чухал гоё. Одоо 5 км бод дахиад анхаарч нэг шиг алхах. Чи бараг наадах юу хийх ёстой юм бэ?
Гранит Крам. Ном. Тэр гүйдэг мөөгийн ном шиг. 2 Вьетнам. 2 бат ч байна. 2 бат. Одоо би тэр Марафонд орсон 2. тамирчин Баатар бол дахаас бас айгүй их инспирэшн авсан. Гүйдэг мөөгийн номноос. Одоо ийм бүгдээр сонсдгоор байгаа байхгүй. Тийм байсан. Хүмүүс ингэж сонсоод аягүй ойлгохтой. Тэгээ ямар бүдүүн байсан би мэддэж шүү дээ. Бид нар 10 жилийн өмнөөс тэгээ нүдэн дээр шүү дээ айгүй гоё болж байгаа. Чи намайг бас ямар ч интээсэн мэднэ. Би яаж чамаа мэдчих. Бандаа л юу. Одоо яана ингэж баахан нэвтрүүл орцод 42 та орох юмсан бүр стресчлээ. Би ч одоо миний карьерээ Яа би 5 км-ээр миний нөгөө уучлаарай тэгээд карьерийн нөгөө хамгийн өндөр гүйл чи 30 км болохоор би тэгээ нөгөө 12 өөртөө үлдээгээ шигдсэн байхгүй. зүг угаасаа 42 гүйдэг байх. Тэгээ яваад тэгээ би тэгсэн манай эхнэр ойлгохгүй заа хүүхд мөхт өчөө ингээд яг 40 30 явахаар ч амар удаан явд юм билээ. Тэгээ ингээд явсаа ямар хурдан дуусдаг юм бэ? Наадах хурдан дуусгалтаа муусгалтаа би ч 3 цаг 30 гарсан шүү дээ. 33 цаг гэж чинь гайгүй л шүү дээ. Гэхдээ тэгээд яах вэ чи бас банд чиний нөгөө илдэг гоё илдэг гарч бандсандаа гэдэг чинь нэг хүн бандтуул энэ чинь хандлага болоод гоё явчих жоохгүй. Тэгээд Тэгсэн чи яаваа ингээд Бандах сайхан чи яаваа хурдталтаа гэдэг би чи ямар юу гэж хэлэх юм бэ? Би одоо гүйж явах ойлгохгүй нэ гэдэг альтаж биш. Нэр үнэхээр тэр хол гүйлтийг бол хүн хийж ойлгоно. Тэг хэдэн удаа хийсэн яг Гэхдээ би холбоо. 30-аар авах тэгээ 20 мороор явсан л та. 20-оор зөндөө би сая чамд үзүүлж 248 км гээд 30-аар нэг явлаа. Одоо энэ хараа уугна нэг ч гүйж үзег хүн л ингэж асуудаг. бид нар ингээд нөгөө гүүхтэй юу байд би ингээд гүүхтэй юу зөвж өгөөд өгсөн маск ингээд битүү нүрээ таглаад тэгвэл хөлөө ингээд нөгөө хараад хүмүүс хажуугаар машин замаар явахаар хажуугаар ингээд сигналж мигналдаад ингээд харж мараад байдаг. Харин амар хардаг хүмүүс. Одоо манайхан бас гайгүй болж байгаа Таньдаг шүү. хүн билүү гэж эргэлцэл. Тийм яг тэгж хардаг тийм. Хэсэг бол бас хүнд өсөн шүү. Одоо бол Хамаагүй дээрдээд байгаа. Ингээд нэг юм хүн ингээ явж ивэл зам тавиад өгдөг. Тэг ингээд бас нэг юм туслаад ивнээд өгдөг хаалган гол. Одоо би 15 км-ийн байраг бол би одоо гайгүй байгаасаа л гэж найдаж байна. Одоо гайгүй болсон байна. Дажгүй минь. Би гэхдээ энэ жил марафонд орно штэ 5 юу штэ тийм. Өөрөө нэг бол 5 Би чам та орохтой жоо алах гүйж явж байгаа тэгэл одоо салъя та. Би чи хамт Яг хаяад явна да. баг хамт эхэлсэн юм а өглөө нийлтэн. Тэгээ ингээд дээж авч байгаа. яах юм бэ? Одоо энэ манай цагч яваад би бас ганц нэг юм хэлээ тий. Тэгээ би зүгт нөгөө гүйж жагаад бичлэг хийлээ тэгсэн. Одоо би их санаа алхдаг юм байхгүй юу ер нь. Ингээд ийм хоёр тийшээ алхдаг. Тэмүүл хүмүүс ингээд нэг юм тийм онгорооч юм уу те ингээд загс руу ингээд хоёр тийшээ яваад. Албаар гэж. Би багтаа нөгөө айгу одоо ерөөсөө ярьж байгаагүй юм ярьж байгаа шүү. Би нөгөө багтаа айгу хожим хөлд орсон юм билээ. Тэгээ бас 3 мороо өнгөрөөд манай ээж ус ярина. Тэгээ одоо яг би алхаагаа засах гэж хичээд жишээ л Тэр байгаа. яагаад тэгж хөлд орсон юм? Гэхдээ би мэдэхгүй шээ хөлний асуудал ч юм уу тэгэл ингээд өвдөм уртцаа. Яммаар гүч байсан юм хэн мэдгүй гэж. Тэгээ чи гин таяа болчихдаг шиг 3 настай та тийм байсан юм билүү. Тэгээ яг гоо ингээд айгүй юм өсөөгөр дэвсдэг байхгүй ингээд хоёр талаагаа ингэж дэвсч мөвчдөг юм санаа алхааны хөвчлээ тэгээ гүйсэн чи одоо яг тэр нь бас орж ирээд тэгээ би айгүй гой тэр хөвчлээ засуулаад яг тэр хөвчлэрээ ингээд өөрийнхөө одоо ингээд гүйлтэрээ гүйхгүй юу яг төсөөлөгч юм чамдаа гүйлээ тэгээ байж чинь баах хүмүүс орж ирэл намайг чи одоо ямар хачим гүйд юм бэ чи одоо ингэж гүйгээд яаж явж байгаа 21-т гүйцэн мүцгээд өө нэг гүйгээ орчод тэ 2 цаг 18 болоод тэгсэн чинь намаа тэгж чинь за чи одоо наад энэ бичлэг үзгээд ингээд аим бичлэг үзүүлэл тэгсэн чинь ингээд аягүй гоё ингээд нөгөө хүмүүс ингээд юм хөлмөөгөө шитэл амар ингээд хурдтай яваад ингээд зогч явж байгаа хгүй. Тэгээ би тэрийн дөөрөж явж байгаа сая 3 хоногийн өмнө гэмтсэн шин. Юугаа гэмтээ? Үгүй гэмтгсэн чинь ашгүй энэсээр ингээд шилбний булчин ингээд чангарцсан билээ. Тэгээ би Баатар руу дахиад нэг инстаграмаар нь халуугсан шууд хэлж чинь. Пром чи. Чи ингэсэн үү тэгж гүйсэн үү? Тэгсэн үү? Зүүн талаас нь ингээ хатгах чинь үү? Тэгж ингэсэн. Тэгвэл чи яг өөрийнхөө сурснараа л гүйж байгаа байхгүй. Жишээлбэл. Тэгээд тэр хүн хүний хөлний тавил биеийн онцлог гэдэг шиг. Тэгээ би нөгөө бичлэгний хүмүүсийн үгэнд орж явж иж сая марафоныхоо өмнө баг үзэгдэл болоод болонго алтлаа сая. Тэгээд би бодлоо тэгээд яг юм чи өөрийгөө одоо хизээж битээ голоорой. Ямар ч төгсөл байдалтай байсан. 5 байна уу 10 байна уу километр байна уу өнөөдөр өөрийгөө ялан дийлэл амар чухал байгаа байхгүй. Тэгэхгүй одоо ингээд бид нар ингээд энийгээ би яриагаа дуусгахад нөгөө нэг жоохон багт нэг хилдэг 3 хийдэг ганц гэдэг нэг өгүүлэг байдаг шиг яг юм сайн сайхан өөрчлөлттэй чи хажууд бас аюу олон ингэдэг хүн байт юм бэл. Ингээд чи одоо ингэчгүй дээ. Чи лагаа ингээд тий
гүйж мөгөл амин. Тэгэхээр ингээд яг юм шинж тухайн суурьтай зөвлөгөөгөө аваад зүрхнийхээ одоо ажил хүчин чадлыг эмнэлэгт очиж шалгуулад эрдэсийн шинжилгээ үзүүлээд үеэ үзүүлээд кальцийн дутагчлаа хараад тэгээ явах хэрэгтэй юм билээ шүү. Тэгэхгүй бол хүн гинтэх юм бил. Нэг юм нэмэхэд одоо хүмүүс марафоны өдөр өмснө гэж шинэ пүүз авдаг хамгийн том алдаа байдаг. Ингээд нөө шинэ гутлаа нөгөө нэг гоё юмараа өмснө гэж авчаад тэр өдөр өмсдөг. Яг үүндээ бол марафоны өдөр бэлтгэл хийсэн гуталтайгаа л гүйх хэрэгтэй байхгүй. Тэгээ хумсаа авах хэрэгтэй. Нөгөө хөлийнхөө хумсуудаа одоо авах хэрэгтэй. Манай гоё педикюр энэ төр хийлгэсэн юм. Амар шиг бодог. Гэхдээ харин тийм болдог хгүй. Тэгээ нөгөө гоё ингээ хумстайгаа авангууд пүүз нь шинэ пүүзтэй орж ирээд тэгээд одоо хумсаа гэмтэх хол маш их байдаг. Тэр хүмүүс нь хичээд байсан ярьж чадахгүй. Тэгэхээр би яг хичээгүй ярьчих уу. Би нөгөө 21 минутээр дөрөвжид явж байгаад хумсаа аваагүй орцсон. Тэгэл ерөөсөө ингээл 21-гээ гүйцэл онгоолгол яасан чинь пад тар нэг юм амар юм болцоо ингээд цус мосгүй болсон юм. Хомсон тулахаар амар юм лээ. Үүндээ тухайн өвдөлтөө ингээд битүүрсэн сая өнөөдөр шинэ гоё хиллэг гаргалаас бандсандаа гэд бандч явсаар гэдэг өмнө хандлага үүсгдэг шиг. Тэгээ ингээ хомс баг унчтай юм л шүү дээ. тийм тэр аюу аюултай. Хумсаа авахгүй яасан юм бэ? Би яаж мэддэг би ч юм про хүн байгаа шүү дээ нөгөө. Тэгэхээр энэ жил шинэ манай энэ жилийн одоо манай марафонд дурлаж байгаа шинэ хүмүүс бол хумсаа авах хэрэгтэй. Зомби шиг юм байна. Шинэ пүүз өмсөж болохгүй хуучин хөл өвтэйхэн пүүзтэйгээ орох хэрэгтэй. Өнөөдөр дөрөвдөх штэ гэлөө хумсаа аваа гэдэг шиг. Тийм хүүхдийн спорт гэдэг нэг жоо хошин шогш болох гэдэг шүү. Тийм ер нь бол тэр аюуж тийм. За тэгээ зөндөө сонирхолтой зүйл ярьлаа. Тэгээ одоо манай завсарлага подкаст бол ингээд ямар нэгэн байдлаар нэг хятад баригдахгүйгээр хэдүүлээ чөлөөтэй ярилцах юм байдаг. Тэгээ энэ удаа Улаанбаатар марафон болохчтой холбоотой нийт Улаанбаатарчуудаа, монголчуудаа одоо эрүүл амьдралын хэм маяг, нийтийн биеийн тамир спортын амьдралын зөв хөвшил дадал бас уриалъя. Тэгээд туршлагатай энэ хүмүүс за шинээр одоо ороод өөрийгөө бэлтгэж би жуниор шүү. Про жуниор бүгднгийн бас ингээ гоё хуваалцаж ярилцъя гэж ингэж бодсон. Тэгээд ирсэнд баярлалаа. Баярлалаа. Ярианы төгсгөл бас нөгөө яг одоо марафон 7 өдрийн дараа гүйлэх гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө магадгүй одоо бэлдээд гүөх гээд байгаа хүнж байж магадгүй тийм. Ер нь ямар ч хүн үзчихэж магадгүй шүү дээ. Тэгэхээр ингээд нэг ч бэлтгэлгүй мөртлөө бүртгүүлсэн гараад байгаа л тийм байгаа. Тэгэхээр ер нь зүгээр ингээд нэг юм бидний яриаг үлдсэн юм уу те ийм имийг анхаарчаасаа гэж бодсон юм байвал хэлээд байна. Одоо нөгөө булчин хөгжүүлээд бие хөгжүүлэхээс бол өнгөрсөн шүү дээ. Тэр богино хугацаа юм чинь. Тэгэхээр биеинд хороо гадагшлуулах хэрэгтэй. Арх тамхиа эртнээс жоохон багасгаад тэгээд хүнд хоол энтрээ багасгаад тэгээд биеэ жоохон хөнгөрүүлэх талаар хандж авах хэрэгтэй. Тэгээд тэр аюул чухал ядчих. Тэгэхдээ бас хит амар мацаг барьдаг. Хүчнэрийн 40-оос дорж байгаа хүмүүс мацаг барьдаг уу? Яг мацаг барьж байгаа юм. Заавал мацагтай мацаг нь ч юу? Яг урд өдөр. Харин эсэргээр нүүрсээ сайх хөстөж шүү. Нөгөө марафончд зориулсан хүнсэн дотор нөгөө потасиум гэдэг юм айгүй ихтэй тэр бананыг өглөө марафоныхоо өмнө нүүрсээ сайн амжилт хэрэгтэй. Гэхдээ их хэрэгжилчүүл айгүй хэцүү. Тэгэхээр obvious банан 2 өглөөний төлөө айгүй зүгээр. Тэгээд урд оройн хүнд хоол идэж болохгүй. Бид нар бол марафонд орохын өмнө бас халуун шүршүр усан дорхойг ус харуулдаг. Яг одоо ингээ айгүй ядардаг. Ялангуяа их бэлтгэл хийж байгаа хүмүүс юм. Спанд орчод чамж болдог шүү. Яг би ингээ цаанаасаа ингээ дунтуулчих жоох комфорт зон руу жуулаад. Тэгэхээр ингээд 7 хоногийн өмнө одоо бие жоохон ингээ байгаагаар хорлогоо тайлхаад хортой зүйлээ биесээ гаргах. Зөв. Эхний хамгийн ингээ нойроо сайн унтаал тэгэл би бол одоо тэр давчхан дээр нөгөө ийм бүх дээр байгаа гүдэг мөгийг сонсороо л гэж хэлээ. Тэжээ бүгд. Яг үнэ. Мөгийг битэрээс илүү их юм хэлнэ. Тэгэхээр ингээд сонсоод гоё орсон дээрээ. Тэгээд тийм жаргаж гүгээрээ гэж. Тэгээд 7 хоногийн хагас өдөр жинхэнэ гоё жаргаж гүгээд завсарлага хий та. За баярлалаа. За баярлалаа. Амжилт.